ном нь маш их зарагдсан. Тийм Хараригийн ном. Ерөөсөө хэдэн саяараа яг Израилаас гаралтай нэг ийм хүн. Энэ хүний номыг ярий. Яг бол бидний лекц өөрөө дуусахдаа бас цаашаа харсан тийм лекц явах хэрэгтэй. Зөвхөн одоо юу биш. Бид философийн төвхтэй танилцсан шүү дээ. Тэгсээр байгаа дэлхийн төв рүү яваад орчихсон. Одоо тэгээд дэлхийн төвгээрээ зогсох биш. Цаашаа одоо тэгээд энэ дэлхийн хаашаа явж байгаа юм бол тэр явах гэж байгаа тэр төлөвлөгөөн дотор бид нар хаана байгаа юм бол эсвэл бид нар байхгүй байна уу гэсэн ийм одоо асуултууд тавьсан нэлээд тийм практик лекцүүдээр тавья гэж бодсон. Сүүлчийн лекц учраас бас жоохон жинтэй авах хэрэгтэй баг. Тэгээ нөгөө төгсгөл сайн болвол бүх юм сайн боллоо гэдэг ч тийм. Тэгээ нэг ийм Ювал Ноа Харари гэх тийм Ноа гэдэг чинь нөгөө юуны еврейгийн тийм одоо цэвэр еврей үндэстэн юунаас гаралтай Израилаас за тэгээд Лондон, Английн орнуудаар Герман орн ер нь Европоор бол маш их явж сурсан түүх судлаач. За түүх дотроо дайн судлаач. Тийм дэлхийн бүх дайнууд яагаад гарсан ямар шалтгаантай тэр бүгдийг одоо судалсан юм түүхч. Тэгээд тэндээсээ мэдээж философи руу одоо яваад орчиж байгаа. Тийм. За Харари. За энэ хоёр ном. За энэ хоёр номыг бичээд одоо юу саяар л одоо илгэсэн гэсэн түүхийн ном. За нөгөөх нь Tomorrow гэх юм одоо юу гэх ийм бас нэг маргааш ирээдүйн тухай бичсэн Homo Deus гэсэн ийм ном байгаа. За энэ хоёр номоор зүгээр л өнөөдрөөс маргааш дэлхийн одоо танил хүн болоод тэгээ ном зам ер нь нэг мэрэгжлийн биш ном нэг уншиждгоо. За тийм хүмүүст их тийм тус болсон ном. Тийм нэг одоо сонгуульчилж ном уншдаг хүн болж хүнд харагдах ч юм уу. Зургаад харуулдаг ч юм уу. Би Хараригийн номыг уншиж байгаа ч гэдэг юм уу. Тий одоо Обама хүртэл одоо хөрхэн амт номын ус баригд. Миний ширээний ном Харари итгэсэн. Зураг хуудсан байх нь хараад бас инээ төрчлээ л. Тий жоохон дунд цэргийн боловсролтой хүмүүст бол ерөөдөө харсан ном. Тий. А мэрэгжлийн хүмүүс бол энэ номыг ерөөс уншаач хөө. Тий түүхийн философи одоо оюуны өндөр түвшний хүмүүс бол энэ номыг асуухад гайхах тийм ном байд юм уу? Тий. Тэгэхээр нэг сониг юм хоёр ном биччихсэн. За зах зээлд гарч ирсэн өөрийгөө маркетинг болж тэр гарч ирж байгаа тэр гинет тэр номоо хэвлүүлж байгаа хэдэн төгрөгөөр тэр зах зээл рүү орж ирсэн мэдэхгүй номоо хэвлүүлэх гэж амар орж ирсэн шүү дээ. Хүчтэй орж ирсэн. Тий. Яг тэр үед дэлхийн нэг орон зай үүсчихсэн байсан. Тэр амар гоё орон зай дотор орж ирсэн. За доторх сэдвүүдийн нэгэд уншаад тэгээд та нарт ерөөхдөө лекц болгоё гэж бодсон. Яг номыг уншихад бол надад бол жоохон уйдгартай байсан. Ерөөхдөө би 100 лекц гээд жил болго 25 лекц уншсаар байгаад 13 оноос 16 он хүртэл миний лекцийн бүхэл одоо материалууд энэ ном дотор явж илээ. Тэгэхээр надад бол ном бичих тийм зав байгаагүй, намайг зах зээлд гаргах тийм айхтар артал тийм компани байгаагүй учраас тэгээд ерөөхдөө нийтэд та нарын түүнарт одоо лекц хүрэл дууссан. Зүгээр төгсчний хувьд бол миний лекцүүд бол энэ хиний Хараригийн номоос бол хамаагүй дээгүүр. Тий. За хүн төрөлхтний түүх гэсэн номонд Харари 4 хуваасан парт 1 2 3 4гээ. За монголчууд бид нар партийн дэвтэргээд орчуулчихдаг. За 4 дэвтэр байгаа. За 4 дэвтэрэн дотроо 2 3 бүлгүүттэй тэгээ задлаа явчихж байгаа. За нэгдүгээр хэсэг нь бол ерөнхийдөө хүн төрөлхтөнд бол cognitive revolution явагдажээ. Ерөөсөө хүн төрөлхтний түүхийг ингээд хараад хахад 4 том одоо хувьсгал явагдажээ. Тийм. Нэгдүгээрх нь бол танин мэдхүйн хувьсгал явагдсан байна. За хоёрдугаарх нь болохоор agriculture газар тариалангийн хувьсгал. За гурав дахь том хувьсгал нь болохоор хүн төрөлхтөн одоо нэгдэж чадсан тийм одоо том хувьсгал явагдсан байна. Энэ бол нилийн одоо утга агуулгатай хувьсгал. Яг бол одоо манай үндэстэн, манай арт түмэн гэсэн ийм одоо бутархай биш. Хилэн өөр, газар нутг нь тусдаа ч гэсэн нэгдэж чадсан. Тэр нэгдлийн одоо том unification одоо хувьсгал гэж тэрийг өөрөө нэрлээд байна лээ. За дөрөв дэх юунд болоод дэвтэрт нь болохоор scientific revolution. За science гэдэг одоо мэдлэгийг бид нар яг шинжлэх ухаан гэдээ орчуулчихдаг. Тэгээ тэр орчуулгаар нь явъя. Уул энэ жоо алдаатай орчуулга байна. За тэр бол шинжлэх ухааны одоо мэдлэгийн хувьсгал. Хүний мэдлэг. За нэгдүгээр дэвтэрлүүнд бүгдээр орцгоё. За нэгдүгээр дэвтэр буюу одоо парт 1-тэй бол ерөөдөө энэ таны мэдхүү рүү одоо яаж хүн төрөлхтөн анх нөгөө агуугаасаа гараад тэгээд руу өстэй танилцсан.
Тэрнээс өмнө бол танилцах шаардлагагүй байсан. Хоолундаа идэл тэргээр хужигнуулаад тэгэл хил ам хүнжнэх байхгүй тэгэл ерөөдөө дохоо ярилцаагаар ячаад нэгэндээ ингээл нүдэрээ харцаараа хөдөлгөөнөө ихтгэлцэл тэгэл явчихдаг. Их амар байсан. Тий. Чи наашаа суудаа би чамд гоё юм ярих гэсэн юм байхгүй. Сарыг хараад сар чигж ойлгох юм байхгүй тэгэл ингээл бичгээл тэгэл их амар байсан. Хоолундаа идэл. За ер нь бол яг таны мэдгүй юу бол бүр ингээд юунаас эхэлж илээ. Одоо хиний томьёоноос эхэлж илээ. Нөгөө хин биш шүү дээ. Сайн юуны анхны одоо Big Bang анх одоо хорвоо ертөнцийн яаж үүссэн хин дэсэл тулаад үүссэн тийм 13.5 миллиард тэрбум жилийн өмнө үүссэн гэдэг Hawkins гэдэг тийм Stephen Hawkins гэдэг тэрний одоо ном байдаг шүү дээ. Тэгээ тэр номон дээр нэрээ тулгуурсан байлээ. Мэдээж одоо энэ өөрөө нөгөө физикч хүн биш учраас физикийн салбарт ажиллаж байгаа учраас яг жоохон юмнууд байна лээ. Би өөрөө физикийн хөрөлөнд ажиллаж байсан учраас мэдлгүй яг Германд тийм. Яг иймэрхүү юм зур бол нэлээ орж ирсэн байлээ. За 13.5 жилийн өмнө бол ерөнхийдөө окторгүй болоод үүссэн гэдэг шүү дээ. Том төсөлт үүсэл. Тэгээд хэдэн секундын дотор тийм орон зай үүсэл, хэдэн секундын дотор цаг хугацаа үүсэл. Тэгэл хэдэн зуун жилийн дараа айл хэдийн матери үүссэн гэсэн тийм хасар том онол байдаг шүү дээ. Энэ манайх одоо буруу зүг орчуулаад тэр номыг уншаад байдаг шүү дээ. Тэр зарим нь ойлгоогүй байдаг шүү дээ. За тун удадгүй матери болон одоо энерги тийм үү хоёр нэгдээд одоо юу гэж байна вэ? Матери үүссний дараа юу үүсэх вэ? Атом молекулууд үүсч эхэлж байгаа байхгүй юу? 100-аад мянга, 200-аад мянган жилийн дараа. Анхны төсөлтийн дараа шүү дээ. Тэр бүүм жилийн өмнө. Тий. За ингээд юу ямар мэрэгжил үүсэж байна вэ? Химийн мэрэгжил үүсэж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр зөвхөн төсөл гэдгээрээ физикийн мэрэгжил үүсээд энерги гэдгээрээ физикийн мэрэгжил үүсчихсэн бол одоо тэр энерги матери маань физик маань явсаар гад юу болж байна вэ? Хим болж шүү дээ. Хим болно гэдэг чинь атом молекул руу ороод ирнэ шүү дээ. Одоо тэгээ нэг сайн нэгдлүүдийн тухай ярина шүү дээ. Химийн нэгдлүүдийн тухай. За тэгээд одоогоос 3.8 миллиард тэрбум жилийн өмнө дэлхийн нэртэй гариг үүссэн. Одоо бидний байгаа газар дэлхий чинь бол ойролцоогоор 3.8 миллиард жилийн өмнө үүссэн. Тэг яаж яагаад үүссэн? Одоо тэгээд сарны хэлтэрхий хорвоо ертөнцийн окторгуугаар хинж явсан янз бүрийн одоо метеорит юу гэдэг өчнөө юмнууд нийлээд хэлтэрхийнүүд нийлсээр бол нэг юм өөр юм үүсчихсэн. Тэг. Эхлээд үүсгэд мэдээж энэ дэр чинь амтан авд гэж байхгүй шүү дээ. Тий. Ямар ч нэг усан тусал хэрэгжээ. Тэгээд усууд үүснээ дараа өчнөө юм болно. Тэгвэл тэр агаарт бол хүчин төрөгч байхгүй. Ихэнх нь юу байгаа вэ? Нүрс хүчний юу байгаа шүү дээ. Сүүл хүчин төрөгч орж ирж байгаа шүү дээ. Тэгэхэд бол нүрс хүчний азот тосол бүрдэж байгаа шүү дээ. Тий. Амтан үүсчиж хүчин төрөгч үүсэн шүү дээ. Тий. За ингээд тэрийг болон нэлээ яасан тэр төвхтэй одоо энэ нэгдлүүд явагдсаар байгаад одоо тэр нөгөө нэг усан дотор чинь дэлхий дээр байж байгаа гадаргууд ирэх усан дотор чинь анхны организмууд үүсэж байгаа байхгүй. Бид нар одоо баг багт аягүй үздэг шүү дээ. Ургам судлалын хичээлээр шахаа махаа юу хичээлээ нэг стант хоёр стант ингээд бүгдийг үүсдэг. Тэгээ организмууд үүсээд ирэхээр одоо юу үүсэж байна? Биолог гэсэн юу үүсэж байгаа ойлголт үүсэж байгаа байхгүй. Физик, хим, биолог тий. За тэгээд 70 жилийн өмнө 70 мянган жилийн өмнө энэ 70 гэдэг чинь мянга шүү. Тэгээд энэ аюу муухай алдсан биш үү. Тэгээд 70 мянган жилийн өмнө болохоор юу үлсэн бэ гэхээр Homo sap гэдэг амьд бид янз бүрийн юмс хийж эхэлж байгаа байхгүй. Анх удаага гараараа юм хийж эхэлж байгаа байхгүй. За одоо энийг юу гэж хийж байна? Соёл үүсэж байгаа байхгүй. Калчер, культур үүсэж байгаа байхгүй. Тэрнээс өмнө бол яг юм тэтгэв бүтэхгүй бэлгийн мэдэж уучгаад байжсэн амар. Одоо яаж гинэ вэ? Нөгөө нөхдөч Homo sap-ууд чинь янз бүрийн юмс бүтээж хийж эхэлж байгаа байхгүй. Одоо юу гэдэг нь чулуугаар юм хийдэг юм уу? Одоо хатан дээр очоо тийм үү? Хоёр эвэртэй нэг янзгаа зурдаг юм уу? Яадгийн төсөлдөг ч юм уу? Тэг ингээд эхэлж байгаа байхгүй. Зүр хоолундаа идээд агаар цагаан хөвтөж байхгүй. Тэг. За ингээд культур үүссэн. За энэ культур энэ соёлын одоо хөгжил энийг л түүх гэж нэрлэн гэж байгаа байхгүй. Хараарай. Тэг. Энэ культур хэрхэн хөгжиж ирсэн түүхийг л түүх гэж нэрлэж шүгж байгаа байхгүй. Юу тэр нөгөө нэг энэ тэнд одоо мал хариулсан одоо байлдаа хийсэн, нүүсэн, буцсан, явсан тийм үү тэнгэр дуурсан одоо янз бүрийн үйл явдлуудыг болвол зөвхөн үйл явдлуудын цуглуулга, хронолог он жилүүд болсон үйл явдлууд тэрийг түүх гэхгүй гэж байгаа байхгүй хараарай. За энийг хараарай энийг хаанаас авсан? Хеглээс авсан. Та нарт би одоо Хеглийн лекцээс уншиж байсан өмнөх жилүүд. Хегл юу гэж хэлдэг вэ гэхээр тухайн арт түмний түүх гэж юу нэрлэх вэ гэхээр тэр арт түмний оюун ухааны, оюуны хөгжил яаж явагдсан тэр түүхийг л түүх гэж нэрлэнэ гэж байгаа байхгүй. За тэгээд яалаа?
Хегел чинь хамгийн сүүлд түүх төгсчлөө гэж хэлсэн байхгүй Хегел. Яасан гэсэн чи одоо философийн оюуны бүх том бүтээлүүд бүгдээрээ бичигдчихсэн. Цаашид одоо хүн төрөлхтөнд оюуны дахиад шинжилэл тийм оюуны өндөр одоо хөгжил явагдах юу болчлоо. Асуудалгүй болчлоо. Тэгэхээр одоо end of history. Хүн хүнээ одоо байж эхэлж шít. Хүн утгаа алдаж эхэлж шít. Өндөр төвчөнд очсныхаа дараа. Тэгээд end of history гэж хэлж исэн. Хегел тэрийг одоо энэ Хараригийн найз нөгөө талд бас хуулж ичдэг Фукуяма гэж нөхөр байгаа шүү Францис Фукуяма. Тэр чинь end of history гэдэг нэг 90-ад ондог ном бичсэн шүү дээ. Өө бас тэрийг орчуулаад сүйд байд болсон. Мэргэжлийн хүмүүс хэн ч мэдэхгүй тоохгүй байсан. Тэгээ одоо Фукуяма дандаа энэ тэнд дандаа өнгөө болж яригдчих шүү дээ. Фукуяма тэгж худлаа итсэн Хегелийг дөөрөөсөн. End of history гэдэг нь одоо Америкийн арчлал дэлхийгээр тарчтаа одоо тэгээ тийм үү гоё юм одоо байхгүй гэсэн байхгүй. Тэгсэн чи юу гоё юм байх? Юу нэг Америкийн арчлал юм. За иймэрхүү маягаар ер нь бол хүмүүс бол янз бүр байдаг. Энэ ном хоёр ном бол маш их асуудалтай хоёр ном. Тийм учраас би номын ерөнхийдөө шүүмж гэдэг дээр явж байгаа шүү. Нэг энэ номыг та нарт одоо рекламад танилцуулж байгаа биш шүү. Ер нь иймэрхүү хүмүүс байдаг. Иймэрхүү номнууд бичдэг шүү. Номын сайн уншихмууд ийм юм байгаа шүү цаанаа. Огцом нэг цоошин, огцом нэг хайхтар юм гэж битээ ойлгоорой гэдгийг би хэлэх гээд шүү дээ. Тий. Нэг сүрдээд шүтээд хаалаа цовжид яваад би Харарыг уншдаг гэдэг юм уу. Өөрийнхөө номынсан би тавирдаа тавьчихаад чи Харарыг уншдаг юм уу энэ гэдэл. Тэр бол ичмээр байхгүй. За ерөнхийдөө Хараригийн ном дээр бол бид нар бол ерөнхийдөө animal no significance гэж байгаа байхгүй юу? Байдаг л нэг амьтад байсан шүү дээ бид нар гэж байгаа байхгүй. Тэгэд байдаг л нэг амьтад ч маань яагаад өнөөдөр юм болчих вэ? Гэрэг асуултыг тавьж байгаа байхгүй юу? Логикийн асуулт. За яасан? 200 мянган жилийн өмнө бид нар яасан? Африкт л энэгээр байжсэн. Дулаахан. Тэг хүн чинь дулаахан газар байдаг байхгүй юу? Хин дотор өмнөд зозаа хувцас өмсөх бодох юм бэ? Тий. Би бол бас тэгмээргүй л шүү дээ. Би дулаахан газар баймаар биш шүү дээ. Тий. Тэгэд энд бид нар чи байжсэн байхгүй аюу гоё. Дулаахан. Яваач. Тий. Нэг мэдсэн чинь сүн ишээ яваад тийшээ яваад ийжид буцаад тийшээ яваад тийшээ яваад ийшээ. Гараад тавчихсан. Нөгөө нөхдөч. Би гараад тавчихсан. Юу хайж байгаа, юу сонирхож байгаа мэдэхгүй. Ваги явъя гэл. Тэнд гоё юм байх шиг байна. Тэгэл явахгүй гэснээр ээлдээ тэргээл. За явъя тэргээл. Сүртэй штэ тэргээл. Тэгэл яасан гэл гараад тавчихсан. 200 мянган жилийн өмнө 150 мянган жилийн өмнө. Тий. Айгу хөөрхөө. За ингээд яваад түрүүний тэр зураг харуулдаг шиг дэлхийгээр тарчихсан. За нөгөө тарсан нөхдүүд чинь яасан? Нөгөө соёл гэдгийг чи одоо бүтээж эхэлж байгаа байхгүй. 70 мянган жилийн өмнө бүтээж эхэлсэн. Өөрөөр хэлбэл түүх эхэлж байгаа байхгүй. Түүхийн эхлэл. За тэрний дараа 12 мянган жилийн өмнө би тэр мянгуудын нэрсээ залхуур тавиагүй юм шиг байна шүү. Тэгээ 12 мянган жилийн өмнө газар тариалал эхэлж байгаа байхгүй. 12 мянган жилийн өмнө газар тариалал эхэлсэн. Одоогоос 500 жилийн өмнө шинжлэх ухаан эхэлж байгаа байхгүй. Анх удаага. Тий. Эрдэл энэ гурав түүх эхэлсэн. Түүхийг юу хурдсгсан? Газар тариалал хурдсгсан байгаа байхгүй. Яагаад хоолтой болж эхэлж байгаа байхгүй. Олон хүн чинь хоолтой. Хуучин ан хийгээд идчихдэг гэсэн их амар байсан. Одоо тийм байхгүй шүү дээ. Би энд одоо уулын энд тийм үү амтаа агнах гэж санаас мас нөхдөд гарч ирж байгаа байхгүй. Тэгээ өргөө нөгөө ам дээрээ булаацлаад бүх юм болно шүү дээ. Зодтолтой шүү дээ. Тий. Тэгэхээр одоо яах вэ? Хоол ундны асуудал гарч ирээд газар тариалал эхэлж шүү дээ. Тэгээ 500 жилийн өмнө бол юу гэсэн? Ухаан төрөх хэвээр. Ухааныг ээж төрөхгүй, аав төрөхгүй. Тэнд л асуудал байдаг байхгүй. Мэдлэгтэй багш, мэдлэгтэй боловсралтай сайн мастер төрүүлдэг байхгүй. За тийм мэдлэг боловсралтай, өндөр мэдлэг боловсралтай сайн мастертай, сайн багштай таарах бол ерөнхийдөө ухаан төрөхгүй. Хүний бодол. Тэг бид нар одоо яаж бодох хэвтэй? Мэдлэг гэж юу вэ? Тэр тухай бичсэн тамийн мэдэх юм байна. Ер нь бидний одоо тархин дотор ч одоо ухаан байгаа шүү дээ. Энэ дотор ч л бидний бодол яваа, бидний сэтгэл яваа, бидний мэдрэмж яваа. Тэгвэл энэ ухаан яаж ажилладаг? Хүн одоо санаагаа хэлэх дуртай. Тэгэхээр санаа гэдэг чинь бас тийм ч хүчнтэй зүйл биш шүү гэдэг чинь. Нөгөөдөөгөр
Ерөн сэтгэл гэж юу юм? Бид нар одоо англиар feeling гэсэн үгийг манайхан мэдрэмж гэж буруу орчуулад байдаг байхгүй. Уул нь сэтгэл гэсэн үг байхгүй. Бидний сэтгэл ер нь ямар? Бидний ямар сэтгэлтэй байх ёстой? Монголын сэтгэл ер нь ямар? Бидний ухаан хөгжихэд олон зүйл хэрэгтэй. Хамгийн нэг дугаарт бид нарт мэдлэг хэрэгтэй. Гэхдээ мэдлэг гэдэг олон төрлийн мэдлэг байж аж бид цаашраа яв. Жишээлбэл мэрэгжил гэдэг бол нэг л төрлийн мэдлэг. Эмчийн мэрэгжил, багшийн мэрэгжил, инженерийн мэрэгжил гэдэг бид бүгд нэг төрлийн мэрэгжлүүд. Нэг л төрлийн мэдлэг. Бид боловсролгүй учраас олон зүйлийг мэддэг. Өөрийнхөө үнэмшлэр явдаг. Үнэмшил гэдэг чинь баталгаатай биш. Хүний санаа баталгаатай биш. Бид дандаа санаагаа ярьдаг. Өөрийн санаа өөртөө гэсэн маш их алдаатай ойлголт явдаг. За таны мэдхүү ихэд рүү орчихъя. За таны мэдхүү ихэд үед бол юу тусалсан байхад ерөнхийдөө хэл тусалсан. Тийм. Гол нь бидний нөгөө тарих томорсон гэдэг шүү дээ. Тийм. Огцом хүний тарих томорсон байхгүй. Бусад амьтан сармагчингийн тарих томрохгүй, зааны тарих томрохгүй, арслангийн тарих томрохгүй, бусад амьтангуудын тарих юус томрохгүй гэсэн чинь хүн гэж нэг Homo sapien тарих нь төсөв томсож байгаа байхгүй. Бие хаанжингийн одоо нэлээд том хэсгийг эзэлсэн. Унтчихад бид нар бүх энергийнхаа 30%-ыг тарих руугаа зарцуулж байгаа шүү дээ. Тэгжээ шүмжингөө нэг юм зүүдэлж хонж байгаа шүү дээ. Тий, тэр зүүдэлг чинь та нар ямар их энерги зарцуулдаг гэж бодож байна. Бити их шүм зүүдэлж. Тэгвэл хамх хоол чинь зүүдрүүгөө явчих шүү. Тий. Тэгээд чинь энэ тарих чинь хамаг энерги идэж уусан бүх их энерги жийш авчдаг байхгүй юу? Тий. Тэгээ нэг өлсөд ирэхээр хоол унд идэхгүй өлсөд мөцөг бариад эхлэхээр яадаг вэ? Цагаан хоол моолнд ороод ирэхээр тарих чинь аяга муу ажиллах хэлдэг байхгүй юу? Энерги авчихгүй. Тэрхүү нэг юм ажил болчихдаг байхгүй юу? Тэгээ нойр морин нүрээд. Тэгээд нойр урж байгаа одоо юу гэж тайлбарлах юм мэдэхгүй. За тэгээд гал гаргаж эхэлсэн. Энэ бол гайхамшигтай гал гарах. Тий. Гэхдээ гал гарахыг өөрснөө гал гарахыг гэж гаргаагүй юм шиг байгаа. Одоо нэг халуун оронд байж байгаа чинь жоохон байж байгаа л нэг ой шатаж яадаг штэ. Регенерац явагддаг штэ. Тэгээ тэр галыг харчаад тэр дотор шатчихсан амтны очиод махыг эзэн чинь амар гоо амттай ирсэн шиг үлээ. Тэнгууд хөөх шатаахаар ямар гоо амттай болдго юм бэ гэд тэгээ яасан. Грил мэрэл хийгээд барбекю хийгээд хийж байгаа штэ. Тий, тэгээ хорхог морхог хийж идээд тий. Айгу гоё юм бэлээ. Тэр гээл тий. Чулуун дээр шатсан амтны мах бүр жалтдаг. Наа чулуугаа яваад ч гэдэг юм одоо юу гэдгийг. Ингээд одоо хэлж байгаа байхгүй барбекю гэхлээр. За тэгээ номсон гарч гисэн. Тэгэхээр номсон бол эхлээд бол хүн алхах зориулаагүй. Тий одоо наадмар харахад зориулаагүй байхгүй юу. Эхлээд нөгөө амттай алхах зориулсан номсон байсан байхгүй юу. Сүүлд тэргүүрээ хүн алгаад эхэлсэн болохоос ш. За ус хатлах завууд хийж гисэн. Тий. Одоо шин газар нутаг газар орныг одоо яах вэ? Эцлэх. Хүн чинь амар муухай эцлэгдэх байхгүй юу? Тэг. Эцлэгээл одоо дээ шүү дээ. За тэгээд үг хэл анхны одоо үгнүүд үүсэж гисэн. Тий. Анх эхлээд одоо хизээч би чамд хайртай гэж эхлэхгүй шүү дээ. Тий. Ерөөд цуцгаарай гэсэн юм эхлэн шүү дээ. Тэгээд одоо нэг амт хадгалчихсан ойрлогч юм уу? Яадгийг. Нэг чоног муу аслангуугаад гараад ирэхтэн цуцгаарай нөгөөд ангид зогсож хацуул ишнэ тэр чинь. Тий. Тэгэхээр иймэрхүү өгнөд эхлээд үссэн болов. Тий. Тэрээс одоо тий өдрийг сайхан өнгөрүүлээрэй энэ гэсэн үгнүүд үсэх болоогүй шүү дээ тий. Орой морой сайхан дорсоорой энэ гэсэн үгнүүд болоогүй шүү дээ. Хаач өдөр үгнүүд үсэх. Тэр сүлд үсэж байгаа шүү дээ. Тий. За аавс ойлгохтойч байхгүй шүү дээ тэр үе чинь. Яг нэг ээж гэж дүмгэж эхэлсэн байж магадгүй. Аав гэдэг байгаа бол энэ хэн бэ? Ээж биш л гэж байгаа шүү дээ. За тэгээд нөгөө домог момог үлгэр өчнөө юмнууд одоо эхэлж байгаа шүү дээ. Тэгээд одоо нөгөө бурхан одоо юу байдгийг бөөмөө шашин чинь одоо ингээл эхэлнэ шүү дээ тэр үе чинь. Тэг шууд одоо физикийн том юм бодоод эхлэхгүй шүү дээ. Тэгээд сайн юм яриа хутлаа юм яриа. Хутлаа чинь амар сайн байгаа байхгүй тэр үе чинь. Үлгэр домог үсэж байгаа тийм буугн тийм мундаг баатар одоо юу гэдгийг тэгэл бөөмөө яриад тэнгэрдээ ярьчлаач гэдэг юм уу. Задахтай чи яриад хэдийн загчлаа. Бороо морооттой оруулаарай. Хиний шалгалт молголтын одоо яадаг битэг ирээч гэдэг юм. За тэгээ шашин машин ч үсдэг. Бөөгөөсөө шашин үсэж байгаа шүү дээ. За тэгээд ерөнхийдөө тэр нөгөө арслан чон бүргэдийг яагаад зургнуудад дандаа арслангийн зураг, барны зураг, бүргэдийн зураг, чонын зургнууд байдг вэ гэхээр ерөнхийдөө энэ гурав ер нь эднэрт бол бар арслан чон бүгдэд бол маш хүч байдаг гэж тэр үеийн арт түмнүүд ойлгож байсан. Тэгэхээр тэдний одоо хүч бол биднийг хамгаална гэсэн.
тий бүргэдэгтэй арт түмэнд бүргдээр одоо хамгаалуулдаг. Чон нэгтэй арт түмэнд чоноор хамгаалуулдаг. За арслан нэгтэй арт түмэнд арслангийн зураг бол хаал байдаг шүү дээ. Та нар мэдж байгаа шүү дээ. Тий. За бид нар бол бидний одоо хамгаалах сүнсүүд. За эхийн овг, эцгийн овгод үүсэн, зарим арт түмэнд бол эхийн овг үүсэн. За зарим арт түмэнд эцгийн овгтой шүү дээ. Бид нар бол ерөөхдөө одоо эхийн овг болж таарад байгаа. Тий эх орон гэж нэрлэдэг байгаа юм чинь. Тэгээ тэндээс гаралтай овг. За тэгээд овгууд хоорондоо нэг бол дайсагна, нэг бол хамтрана. Ийм хоёр л одоо сонголт үлдчихэж байгаа байхгүй. Тий дайсагнууд тэгэл алалцаад нөгөөтийгөө ялаад дийлэн эсвэл бид ялна эсвэл бид ялагдана. Тий. Овгуу бол байлдаж нэг нэгээ хохиргоод юу хөө тэрний орносоо хамтраад нэгдээд нийлээд тэгээ гоё улам гоё хөгжөөд явъя. Тий. Тэгэхээр тэр одоо хамтарснууд нь бол ерөнхийдөө хот байгуулад тэгээ сүйдээ улс бол явчихж байгаа байхгүй. Дайсагндаг нэгдэж чадаагүй нь ерөнхийдөө тэгээд хавтархаа нүгжин тийм байдлаар л одоо явна шүү дээ. За элбэг дэлбэг. За тэр үед бол ерөнхийдөө дэлхий бол элбэг дэлбэг байсан. Бүх юм элбэг дэлбэг байсан. Жимс, бид нар одоо жимсэнд явах шаардлагач үтсэ тэр хажуу талд жимс ургаж байгаа юм чинь. Тий. За тэгээд одоо юу гэдэг хоол унд ингээл ирсэн гээл гэж дээ. Тэгээ жоохон гэж зүгээр наранд шаарч явчих та эжээсээ жимс авч идэл. Тийм гоё зүтэй. Тэгээд гоё бай амьд гүйлдээл номсомар харж өнөөдөр юу идэх вэ? Хэрэм орой юу идэх юм? Нэг аслангийн мах идчих тийм үү? Их гайхамшигтай байсан. Тийм элбэг яваач юм байсан тэр үед. За тэгээд сүулдэ ясан нөгөө хоол нь хөрөлцөхөө болж гисэн. За цаг агарын шаардлагаар газар тариалал эхлэх болж гэлсэн. Тийм цаг агаар магаар янз бүр нөгөө амтнууд чинь алга болно уснууд юу гэдэг тойроод байж байгаа хамаг амтнаа ичж байгаа шүү дээ. Тэр чинь бүр хол явж ан хийх ажил гарч байгаа байхгүй. Тийм урд нь ан хийдэг байсан. Хажуу талд байжсэн. Одоо явж гин үү? Ан хийж холоос амтаа болж байна. За тэгээд яг өнөөдөр бол бид нар супермаркет ороод юм авчиж шүү дээ. Тийм. Тэгээд тэр үед бол их шаардлагагүй. Тийм. Өөрөө карт мартаа уншуулаад тий буруу карт өгсөн. Дууссан карт авангуудаа дуусаагүй картаа энэ төр өгөөд л тийм болж штэ. Тэнгуулаа нөгөө нэг юу илээ. Касны нөгөө юугаа заавал авах байх нөгөө өстэй очиж нөгөө зургийн дараа. Тийм. Тийм хөөрхөн болцсон байж тань өдөр. Тэр үед ямар гоё байсан бэ нөө? Хэмжигтэй байсан биш штэ. Супермаркет орох шаардлагагүй. Хоёроод супермаркет. За тэгээд хоёр том асуудал гарч ирсэн. Энэ хоёр том асуудал дээр нөхдүүд ерөөхдөө баларч харсан. Тий. Одоо нөгөө олуулаа нийлээд ингээд томроод эхэлж ирсэн чинь өсвөлэн гэдэгт одоо танилцчих гисэн. Тий. Тэр газар тариалагаас өмнө бол өсвөлөндөө танилцчих гисэн. Өсөлт юм байна. Өсөд хүчтэй. Хөвчин тусаад хүчтэй. Тий. Хүүтнээс одоо дараад хүчтэй. Хамаагүй тэнээд. Тий. Тэр ч одоо тэр Африкт байжсан хичнээн ам руу сонь газарлууд төрж ирээд араад тэгэд аюух даарснаас сууж өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүүтэн газар чинь бас нэг хамгаалалт болт юм биш үү? Даардаг нөхдүүдийг ирүүлдэг. За ийм гурван том одоо асуудалтай тулгарсан. За тэгээд ерөнхийдөө газар тариалан одоо хоол хүнсийг өөрснөө үйлдвэрлэж ихээр үйлдвэрлэж л идэж явахгүй болоод ер нь тэгээд өсвөлөнгөөс ч маш их юм байна. Тий. Олноороо зөвлөсөн. Тэгээ энэ яг Египтийн нэг юм зургуудыг хин Харари номдоо оруулсан байлээ. Одоо газар тариалан одоо Египтэд одоо үүсэж байгаа. Тий. Египтэд одоо нэг газар тариалан үүсэж байгаа үеийнхаа дүрсчихсэн. Тийм үү? Одоо газар яг ажиллаж байгаа, үхэр хөлжчихсэн, газар хагалж байгаа. Тэгээ тэр доор янз бүрийн өнөөдөр хагалж байгаа янз бүрийн жото, анжис, алах янз бүрийн багжууд байгаа биз? Тэгээ энийг одоо бид нар түүх гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Эн чинь түүх байхгүй юу? За газар тариалан бол яг ерөнхийдөө дулаан орноор л байна шүү дээ. Тий дулаан арт түмэн газар тариалан хөгжсөн арт түмнүүд бол яг ерөнхийдөө нэг энэ хавар дулаахан энэ хавар. Энэ бол яг индианууд ч Америкууд биш. За энэ хавьд гой газар байгаа шүү. Нэг Месопотамиан гэдэг тий. Аравын гой газар байгаа шүү. Дулаахан. За энэ хятад өсөд эртний арт түмэн хятад бол бүр эрт хөгжил түүх нэгэлчихсэн арт юм билээ. За ийм газруудад яаж газар тариалыг өөр газруудад нүүдэлчтэл байгаа шүү дээ цөөхнөрөө. Тий. Эдгээр чинь дандаа хот суурин ботсон орон зайнууд ахгүй юу? Тэрийг бас мартаж болохгүй. За
Эртний ард түмнүүд дотор бол яг хэн болоо Харари бол ерөнхийдөө Египтийг болоод маш их хөвцсөн байгаа. За дараа нь тэр дээр энийг Бабилоныг маш их хөвцсөн. Бабилон бол ерөнхийдөө нөгөө дэлхийн харинд бараг хамгийн том хот тухай мэдээр нь анхны том хот гэж ярьдаг шүү дээ Бабилоныг. За сүүлд бол Бээжин бас их том байсан. Бээжин бол хамгийн их хүнтэй хот болж чадсан. 1 сая хүнтэй байсан гэж байна шүү дээ 17,800. Тий. За Сумеруудыг нилээ бичсэн байлээ. Ассирыг нилээ бичсэн байсан. За Хятадыг бол битээ тэрэг бичгөөсөр арга байхгүй. Дэлхийн түүх ярих юм бол одоо Хятад түүгээр төсөөлшгүй. За 3 дахь том сэдв рүү орсон байсан. За тэр 3 дахь том сэдв бол одоо нөгөө human kind нөгөө хүмүүс чинь янз бүрийн арт түмнүүд, янз бүрийн улс орн, янз бүрийн хил мэдэлтэй мөртлөө яагаад ингэж гой нэгдэв? Ингэж нэгдэж чадж байна гэдэг одоо шашнаар тэр нэгдэж байгаа. Шашин гарч ирж яаж тэр арт түмнүүдийг нэгдэж байгааг нийлээд өсөлсөн байлээ. Тэгэхээр манайр чи өөрөө нөгөө нэг еврейгийн эдгээр чинь бүгдээрээ нэг явтаа шүү дээ. Шашинтай шүү дээ. Та нар мэдээж нөгөө багаасаа ингээл төрхтөн ингээл шууд сүмэд угаагаал тэгэл шашны болгочдөг шүү дээ. Тэгэхээр энэ чинь шашны хүмүүс учраас. Тэгээ энэ одоо та нар нөгөө Мека гэдээ мэдэн шүү дээ. Хилдэн энд одоо баргаж тоолох юм бол сая хүн байгаа. Тэгээ зүгээр гачийн болдог гэсэн шүү дээ. Энийгээ тойроод тэгэл тэнд одоо юу болдг юм бэ? Тэгэд энэгээр одоо бичиж байгаа байхгүй юу? Эрэхтэй эмэгтэй одоо юу гэдэг ямар царай зүстэй мүстэй хөгшин залуу ерөөс хамаагүй хаанаас ирсэн үсэн хамаагүй яадаг нөгөө Мека нөгөө Аллах нөгөө Мухаммед ингэж одоо шашнаар бол нэгдсэн гайхалтай гэдгийг одоо явуулсан байлээ. За тэгээд дэлхий яасан цаашгаа одоо соёл нь яасан улам хүчээд гисэн одоо ингэ нэгдчихлээ шүү дээ. Хоорондоо уулзаж ярилцсан боллоо ш. Ерөнхийдөө шашнаар холбогдчихлоо шүү дээ. Тий. Бурханаараа холбогдчихж байгаа байхгүй юу? Одоо бурханаараа холбогдоод шашнаараа холбогдчихоор тэр чинь яг хоорондоо худалдаа намаагаа хийгээд. За тэгээд тэр шашнаараа дамжуулаад тий. Улс орнуудыг давамгайлсан худалдаа эхэлж байгаа байхгүй. За дараа нь яасан? Дэлхийг ноёрхсон улс орнууд үүсч эхэлж байгаа байхгүй. Том улс орнууд. Дэлхийг ноёрхсон. За улс орнуудыг хамруулсан шашнууд бүр ингээд цаашаа талхаа явчих واخ. Шашнаараа явчих واخ. Ийм сонин одоо үе эхэлж байгаа байхгүй. За яг ном дотор бол маш их сэдвүүд рүү орсон байдаг. Маш олон сэдвүүд рүү орсон. Тэгээ одоо монголчууд бол энэ юм руу өссөн яасан сонирхрол гэж хэлэх баг. Тий. Ном дотор нь бол улс төрч байгаа, эдийн засагч байгаа, социолог, психолог, үндэсний тухай байгаа. Одоо нөгөө nation тий. Үндэснээс гадна нөгөө юунес тухай байгаа шүү дээ. Угсаатан этногийн тухайч байгаа шүү дээ. Тэгээ бид нар энэ этно nation хоёрын ялгааг ерөөсөө мэддэг байхгүй юу? Чи би одоо Swiss-д лекц уншиж хахад намайг би ингэж философи орж ирсэн байхгүй юу? Чи дараа жил нь та одоо философи угсаатны зүүн философи болго гэдгсэн байхгүй юу? Тэгэхээр би хэлсэн байхгүй юу? Бид нар чи угсаатан биш юм чинь угсаатны хичээлээр яах гэдэг юм бэ? Бид нар чинь nation юм байгаа үстэй. Үндсэн хувьдаа. Тэг би та нар үндэстэй яриач яах гэж этно угсаатан яриад байгаа. Тэр чинь том орны хажууд хөрхи өөрөө өөрсдөө арай ядан авч явж байгаа жижигхэн автомнууд этнограф этно ярьдаг шүү дээ. Бид нар этно ярих ямар шаардлагагүй. Монгол nation. Тэгээ болоо. Тэгээ юм одоо сайн дураараа угсаатан болоод идэ. За бүх хувьсгал явж явах үед ерөөсөө эцсийн эцэд хамгийн том хувьсгалыг бол Харари номонда аж үйлдвэрийн хувьсгал гэж байгаа байхгүй. Индастриалэр үйлш. За энд шинжлэх ухааны хувьсгал цааш яасан аж үйлдвэрийн хувьсгал болж байгаа. Тэгэхээр шинжлэх ухаан гэдэг чинь юу аж үйлдвэрт болох шинжлэх ухаан хэрэгтэй юм шиг. Тий. Тэрс одоо хүрээлэнгүүд байгуулад доктор профессор болоод тэнд гадаадын ном орчуулаад суугаад ах биш. Яа тэнд тийм гой нээлт хийсэн байна гэсэн. Тийм шүү байхгүй. Аж үйлдвэр хөгжүүлэх юм бол шинжлэх ухаан. Тэгээ манайч яга шинжлэх ухаан усчихсан аж үйлдвэр усчих шинжлэх ухаан хамт усчих байгаа байхгүй. Хэрэггүй болчих واخ. Тэгээ нөгөө шинжлэх ухааны академийн чинь гандангийнхантаа нээлж шашны хурал хийгээд идэх чинь аргагүй байхгүй. Хийх ажилтгаа болцсон. Энерги хурах чадвар. За энэ бол гайхамшигтай. Аж үйлдвэрээр чинь дамжиж энерги хурах техник орж ирж байгаа байхгүй. Одоо долооны станц, цахилгаан станцууд. Орсуудыг барьж өгсөн. Энэгээр бид нар нэг орчин үеийн хараа шүү дээ. Энэ хоёр станц Улаанбаатарын энд дахиад тийм байдаг долооны цахилгааны станцууд байхгүй бол бид нар буцаад шууд тэгэл одоо яад хэсгийг хэрэглүүл авах. Орчин үеийн бүх амьдрал дуусна зогсон. Тий 7-8 болоо тэгээд нэг гэрт дотор одоо хэдэн зуун жилийн өмнө шиг л одоо амьдрэх шүү. Тэгэхээр ингэж ахгүй орчин үеийг бид нар эрчимөч авчирж байгаа байхгүй. Энерги бид нарт авчирж байгаа байхгүй. Тэгэхээр энерги гэх нэг юу ойлгомжтой шүү дээ. Урагшгаа байдаг энергийн төв мөг ойлгож шүү. Энергийн төв ч гэж. За
За тэгээд яаж юу үсэж байгаа нөө бараа өвдөрл үсэж байгаа хөөе. Тэгэл зорилго нь юм байна шүү дээ. Аж үйлдвэрийн зорилго юу вэ нөө? Гол нь эрчимхүйч. Тэгээд бараа. Шинжлэх ухаанаас аж үйлдвэр рүү ороод аж үйлдвэрээс яаж нөө? Эрчимхүйч бараа. Ийм гоё юмнууд байгаа байхгүй. Эний чинь бид нар одоо яалаа та нар одоо мэдж байгаа шүү. За тэгээд одоо тэгээд ингээд ирэхээр нөгөө эрчим хүч яриад ирэхээр чинь том асуудал гарч ирж байгаа байхгүй. Экологийн асуудал гарч ирж байгаа байхгүй. Одоо нөгөө байгаль руугаа дайрна шүү дээ. Тий. Одоо энэ авч шатаан ухаад нүсийг харах нь тий. Бичнэ юм байна шүү дээ. Тий. Ингээд экологийн асуудал руу ороод тэгээ явсаар байгаад ерөнхийдөө за Homo sapiens юм одоо дууслаа. Homo sapiens төгсгөл болчихлоо. Homo sapiens нөгөө нэг гоё байсан одоо юу гэдгийг тэр одоо энэ бол дуусаад сүүл рүүгээ бүр одоо эдгээр чинь бүр солиороод нөгөө Homo sapiens чинь дэлхийг ингэж сүлмэж асуудалд оруулчаад яасан. Солиорд эхэлсэн. Дэлхийг хайцсан. Дэлхийг одоо эзэлчихлээ. Бүгдийг аваад хэрэгжилчихлээ. Одоо юу их вэ? Огторгууг мэдчихсэн. Дэлхийгээ доош нь будаа олгочихсон. Одоо яасан өөрсөнлөгөө орчихсон. Өөрийнхөө юу руу орсон? Тархи руу орсон. Өөрөө өөрсөн дээр ажиллаж гисэн. Өөрийгөө одоо мундаг болгох гэж, өөрийгөө эзлэх гэж хэлсэн. Өөрийгөө эзэмдэх гэж хэлсэн. Өөрийнхөө эзэн болох гэж хэлсэн. Тий. Би өөрийнхөө эзэн болмоор байна. Тий. Хүн төрөлхтнөөс хизээч өөрийнхөө эзэн болж хүн ер нь хизээч өөрийнхөө эзэн болж исэн түүх ахгүй байхгүй. Анх удаага би өөрийнхөө яг цэвэр эзэн болмоор байна. Сэтгэлийн хөдөлгөөнийхөө зодиос биш. Гэр орон одоо юу гэдэг хүмүүсийн одоо тарих угаалт биш. Шашны монхруулга биш. Тий. Бүх юмнаас чөлөөлөгдөд би цэвэр өөрийнхөө эзэн болмоор байна. За ингээд ингэхийн тулд юу болох вэ? Ерөнхийдөө одоо сайборг л одоо болох нь дээ. Гэт намайг тусгаж байгаа байхгүй юу? Хараарай. Тий. Ингээд дэлхийн түүхийг ерөнхийдөө 70 мянган жилээр л бүгдийн товчхон. Тиймээс нөгөө товчхон түүх гэдэг чинь тэр байхгүй. Бид нар Homo sapiens шүү дээ. Тэрийг мартаагүй үстэй тий. За Homo sapiens номоос хин хараарай дараагийнхаа номоор маш хурдан олсон байлээ. Тэгэхээр их эртнээс төлөвлөсөн номнууд юм шиг байгаа. Тэр нь бол ном бичгэд бол хугацаа маш их ордог. За тэгэл одоо тэр манайны номуудыг одоо уншиж шалгадаг материал цуглуулж гэдэг нь бүхэл бүтэн том баг ажиллаж исэн болов. Тий. Хэцүү байдаг. Тий. Би одоо 3 цагаан ном дээр ажиллаж байхаа мэдэн шүү дээ. Ганцаараа маш хэцүү байдаг. Тий. Бүгдийг өөрөө их. Тий. Хараарад бол ямар ч асуудал байхгүйсэн байлээ. Ард нь баг ажиллаж байгаа. Хэдийд номыг гаргаж ирэх үү? Хоёр дахь ном энэ хэдийд гаргаж ирэх үү? Зах зээлээ дээр хаана эхэлж гаргаж ирэх үү? Тэгэхээр Америкаас хэлсэн байхгүй. Тэгэд бүр шууд Обамаг бариулж зургийг аваад энэ бол амар том юу явж байгаа байхгүй юу? Одоо манайхаар гэдэг үлээ маркетинг гэдэг үлээ юу гэдэг үлээ. Тий. Тэгээд маш хурдан түүхийн дараа огцом ирээдүйн ном гаргаж ирсэн. За энэ бол Homo Deus гэдэг одоо ном. За Homo Deus гэдгээр одоо манайд одоо юу гэж хэлэх гээд байгаа тухай одоо бүгдээрээ танилцъя. Хоёр дахь ном. За хүн төрөлхтний ирээдүй гэсэн тэр ерөнхийдөө ном нь бол 3 дэвтэртэй дотроо. За нэг нь болохоор Homo sapiens бид нар хэрхэн дэлхийг эзэлсэн түүх. За энд бол бас түүх нэлээ явж байгаа. Тий. Яаж дэлхийг эзэлсэн бид нар? Одоо доороо хийж гიშгэлсэн дэлхийг. Юу ч болгож штэ бид нар ч одоо тий. За тэр нөгөө далайн загас амьтнуудын устгаж хаяад тий. Хэдэн төрлийн амьтны төрөл одоо устсан шүү дээ энэ хооронд. Тий. Одоо богд уулын амьтад бүгдээрээ барагдж байхгүй болсон шүү дээ. 50 төрлийн амьтан болсон гэж байгаа шүү дээ. Бид эзэн ч гэсэн богд уулыг. За part 2 буюу 2 дугаар дэвтэр дээр Homo sapiens ерөнхийдөө дэлхийд хорвоо ертөнцид тийм үү амьдралдаа юу хайж гэлсэн? Утга хайж гэлсэн. Meaning өгч гэлсэн. Meaningтэй болгосон. Бидний энэ байгаа байдал чинь нэг meaningтэй байх хэрэгтэй. Зөвхөн одоо идэж уух. Тийм үү? Гадуур тэнэх, унтах, секс хийх биш. Тий. Нэг meaning өгье. За 3 дахь дэвтэр дээр болохоор Homo sapiens ерөөдөө бүх одоо юугаа контролоо алдлаа.
Тий. Одоо бид бүгдийг ингээд эзэрхийлээд том байсан чинь өөрлөгөө яваад ороод ирсэн чинь асуудалтай тулгарч ирсэн. За ингээд яг Homo sapiens ерөнхийдөө маш их асуудалд орсон. Бүх хяналтууд бүгд алдагдсан. Бидний нөгөө сайн сайхан нөгөө гайхамшигтай дэлхийн нөгөө гайхамшигтай хөгжин мөнгөч бүгдээрээ бодоо болсон. Бүгд удаа. Өнөөдөр одоо өнөөдөр бид ямар сэдвээр ярихад маш хэцүү болсон дэлхий болов. Бахан булдаан гараад өсөглөм одоо юу байдгийг. За тэгээд яасан? Ирээдүйн номоо ингээл амар гоё бичих гэсэн чинь бидэрт амар гоё болчихсон гэж манайр гоё ирээдүйн ном бичих гэсэн юм байна л да. Тэгсэн чинь бидний бүх асуудал яг хэвээрээ. Шинж тухайн хөгжөөд, мэдлэг боловсрол хөгжөөд, ёс суртахуун, ёс зүй одоо юу гэдгийг оюуны мундаг ингээд бүгд хөгжсөн ч гэсэн яасан? Хэвээрээ. Юу хэвээрээ? Өсдөгдөг нь хэвээрээ. Өссөөр л. Одоо өдөрт хэдэн гэлээ 1000 хүн өсөж өгдөг гэсэн шүү дээ. Тий. За өвчин тусдаг нь хэвээрээ. Бүгдээ өвчтэй. Тий. Янз бүрийн өвчтэй. Эрүүл хүн байхгүй. Тий. Одоо бид нар бол энэ янз бүрийн одоо бүх боксчин, спорт хийгээл амар Холливуудын одууд ингээд цэмэлхэн ингээд зураг мураг авахулсан тийм үү? Амар нэгтэл ингээд байгаа шүү дээ. Тэгээд хагасаа нэмээ бүтэн сайн нэмүүд хэтэрч шүтний эмчд очихсан. Яа гэсэн сууж байгаа шүү дээ. Тийм. Хаглал яагаад байгаа шүү дээ. Мөн бодин бэлдэг. Тэгээд нүл шүт гэж авах юм байхгүй нөхдөд байгаа шүү дээ. За тэгээд дотор руу орох юм бол одоо бүр сэг байгаа шүү дээ. Тий. Бодлоор нанаа ингээд болохоос зураг авах та. Тий. Нүл өвч сэг. Хэвээрээ. Хэвээрээ. Тий. Хоёроо техникийн өөрчлөгдөд ингэсэн шүү дээ. Өвчтөн бол нөгөө өвчнөө туссан хэвээрээ байна гэж ярих шүү дээ. Тий. Шаардлагатай гэдэг. За гуравт нь болохоор дай бас хэвээрээ дайдаг. Дайнгоо инх тайм нөгөө Фукуяма хэлээд гайхамшигтай end of history. Гайхамшигтай болчлоо. Тий. Биднийг нураачаад баярлсан шүү дээ Фукуяма. Бид нар ч нөгөө социализм. Тий. Бид нар Америкт биш шүү. Та нар өөрсдөө Америкийг бодчихсон байгаа юм шиг. Бид нар ч монголчууд социалист орн байсан шүү бид нар. Бид нар эднэрт ялагдсан. Бид нар Фукуямад ялагдсан шүү. Би одоо хүртэл ингээд ууртай байгаа шүү дээ. Фукуямад ялагдсан да. Капиталистуудад, империалистуудад. Тий. За тэг шунал хэвээрээ. Тий одоо бүх том дайнууд дандаа шунал, Пентагон, НАТО энэ чинь одоо Европ бол ерөөсөө дайныг болстой нэр бодоо олгож шүү дээ. Тий алж өгч шүү дээ. Тэр чинь онгоц танк үйлдвэрлээл. Герман бол одоо бууны үйлдвэрлэлээрээ танкны үйлдвэрлэлээр дэлхийд одоо игдэл хоёрч өгдөг шүү дээ. Би мохоор ус шүү дээ гинт. Амар гой тэнд сураал амар ингээд философтол хорвоо ертөнд дэлхийн тэргээл хүний ухамсар гэсэн ботсон явжсэн чи гинт германуудын үйлдвэрсэн танк боонууд дэлхийд нэгт хоёрт авдаг гэсэн чи та нар танк үйлдвэрсэн юм уу буу үйлдвэрлээд хүү халаад байгаа юм уу гэсэн чи тийм ингээд нуур урцсан шүү дээ. За яв гэртээ арай. Харж зүгээр эсгийгтэй орж. Тийм үү? Цайгаан чанж яваад бор гэртээ богд хар гэртээ хаан болоод суу иршиг зүгээр. Гадуураа хэдэг өгöd гүлдээд хонь мал тахилтаа зүгээр иршиг зүгээр. Бурханаас гүйсэн хэвээрээ өнөөдөр 21 дугаар зуунд. Тий. Бичиг үсгүй бахтаач гуйж исэн. Тий. Өнөөдөр хэвээрээ. Өвчин тусмааргүй шүү дээ. Тэгэл тусаалгаа шүү дээ. Бугаалахад тусгаалгаа шүү дээ нэг зүгээр. Тоглоомтой. Үхмээргүй шүү дээ. Дараа хүж байгаа шүү дээ. Бай. Тий. Хүүс амар хүчин сэтгэлтэй. Тий. Түсгээд өгч байгаа шүү дээ. Яасан гэдэг зөвхөн зогссон. Тий. Зөвхөн хагчихсан. Их гоё гадаадаар их гоё хэлж байна. Калап нь хагчихсан гэлээ. Дуусаа. Тэгэл болоо. Тий. Яасан тэнд явж байгаад машинтайгаа өнгөрчихсэн. Тэгээ дуусаа. Тий. Бурханаас гуугаад нэмэргүй. Майчи өнгөрч гэсэн юм шүү дээ бурхан. За тэгээд эмнэлэгт эмчнүүдэд идгээд одоо Есүс баярлдаг гэж хэлсэн хүмүүс. Тэгээд доор нэг жоохон Монголын юмнууд бишээд байгаа шүү. Одоо тэр би нэг хамаадангийн нэг дугаар эмнэлэгт миссасад ороод тэгээд гараад ирсэн юм байна л да. Тэгээд эмч нь хурж ирээд нөгөө гэр орныхон үр хөвгтүүд нь үржээ. За миссас амжилттай боллоо. Одоо аав чинь нэг хэсэгтээ дайж өгсөн. Ямар гоё юм бэ? Есүсээ баярлалаа гэдгсэн юм шиг. Нөгөө эмчд баярлдаг. Эмч уур ачи болцсон. Шалгалтанда тэнцээд Есүст баярлалаа гэж шүү дээ. Яг нөгөө манай нөгөө их сургуулиуд чинь
хөнгөн шалгалт өгөхөд амархан юм учраас шалгалтаас нэг оюутнууд айдгүй юм байна л. Гадаадд суулдаг оюутнууд чинь шалгалт нь амар хэцүү. Шалгалтаа унах магадлал ихтэй. Ямар гадаадынхан чинь бол монголчууд ч очоод би мөнгө төлцөн заавал шалгалтаа тэнцэн гэх боломжгүй шүү дээ. Тий. Заавал төгсөн ч гэдэг юм заавал диплом авах гэдэг юм мөнгө төлөө диплом авахгүй шүү дээ гэж. Тэгээ шалгалтынхад амар хэцүү гэдэг юм л гадаад орнд байдаг оюутнууд. Би одоо энэ тийм нэг улс орнуудаар явж хахад бүгдээрээ ярьдаг байхгүй. Тэгээ тэд нар ч бас тэгж шүү дээ. Шалгалт марланд авах юм бурхан одоо бөө юм бол тэгээ шалгалтаасаа гарч ирээд баг Есүсээ баярлалаа гэдэг юм хайшин гэдэг юм шиг байна шүү дээ. За бурханаас гойхгүйнүүд тийм. Бурханаас гойхгүйнүүд одоо бас байна. Шинэд одоо дох өвчин тийм. Дох өвчин тусаад өгөхдөө бурханаас гойхгүй гэж хад өгч шүү дээ. Тийм. За янз бүрийн сахарын өвчин эдгээр бол одоо бүр юуг алдчихсан. За амиа гүтгэх гэх мэт энэ дээр бол нэг сахар өвчтөг нэг бурханаас нэг гуугаад авахгүй юм шиг байлээ. Тийм. Сахар өвчтөй. За өөрийнхөө амийг төгсөх бол ерөнхийдөө өөрийгөө алах шүү дээ. Тийм. За энэ бол ерөнхийдөө бурханаас гоохгүйгээр бурханы шийдвэргүйгээр өөрөө тусчих واخгүй. Бурханы оролцоогүйгээр чи оролцох хэрэггүй. Би өөрөө шийдлээ. За шинэ аимшигуд гарч ирсэн. Яасан? Хуучин чаа өлсөд асуудалд ордог байсан бол одоо ихнийдэд асуудалд ордог байсан. Зовлон байгаа гэж. Энэ нэр зовлонтой шүү. Тий. Макдоналдс идэл юм болчихдаг. Тий. Кока-кола уугаад юм болчихдаг. Тэгээ нөгөө ясны өвчин юу л өвчнөө юм байдаг шээ. Тэгээ сая энэ германууд чинь бараг 50-60 жил Coca-Cola компани эсрэг патентийг сууж та нар энэ найрлага дотор та нар юу игээд байгаа юм энийг бор юм уу өгөөд ахын чихэртэй юм. Дотор нь юу байгаа юм гэсэн чинь патент нууц гэдсэн. Юу ярьж байгаа чинь хүний эрүүл мэндийг бодох хэрэгтэй шээ. Юу гэж мэдмээр ингээд. Тэгээд сая бөөн одоо хэрүүл оруулж шээ. Тэр чинь дотор нь юу хийчихдэг гэнэ. Чих чим гэдэг бидэрт болгочихсон юм шээ Coca-Cola гэдэг. Тэр нь одоо юу хийдэг юм бэ мэдэхгүй. Газраас янз бүрийн юм хамаж аваад л ингэж байгаа. Тэгээд хийдэг юм шиг шээ. Тэгээд нэг бор хөрөн нэг байван одоо юу юм хэм бууддаг юм байна шүү дээ бид нар чинь. Тэгээд нөгөө муухан амттай болохоор 50% эсэн чихэр хийдэг юм шүү дээ. Тий. Тэгээ эсэн чихэргүй гингуудаа эсэн чихрийг оруулсан юм хийгээд бас нэдэрч байгаа байхгүй. Зеро ч юм бол бүр амар юм байна шүү дээ. Эсэн чихртэйгээсээ. Тий. Нуль хийм. За тэгээ янз бүрийн донтолтууд гараад ирсэн. Нөгөө сайхан байсан хүч яасан. Нуль донтолт. Юундаа донтоод байгаа мэдэхгүй. За тэгээд мухар сүсэг бол ерөөсөө тэгэл бүр ихсчихсэн. Одоо бүр хуучин чинь тийм өсвөлгөөс гарах гэж завдаг байсан бол одоо мухар сүсэгтээ өлсөе гэж гуйдаг болсон. Би өлсмөр байна. Би юм идмээргүй байна. Хүн юм идэх гээд ингээд ажил дээр хөгжээ тийм үү? Техник технологи хүнсний өдрөөр ажиллаад ахад чинь би юм идэхгүй хэр чинь бас асуудалтай байгаа шүү дээ. Тийм нөгөө эх орны бүтээгдэхүүнээ идэх хүн байхгүй болчих гээд шүү дээ. Бүгдээр өсгөлэн зарлаад бүгдээрээ мацаг бариад тэгээд өөрийн дураар өсөж байгаа байхгүй. Би өлсмөр байна. За би бол үгүй шүү. Би бол сайхан хоолоо идэнэ. За Монголын жишээ болохоор ерөөд агаараар хоолно гэдэг одоо нэг хүн яваад шүү дээ. Гэж би ургамал юм уу хайшаа юм бэ? Тийм одоо цэцэг мэцэг навчих л юм биш үү тий? Хүн агаараар хоолоод очдөг гэж яаж ямар цэцэг юм уу навч юм уу? Тийм бүр гайхсан шүү дээ нэг нөхөр. Миний өрөөнд дотор байгаа цэцэг шиг юм биш шүү дээ. Тий цэцэг болж үсэх юмсан тий? Гоё ингээд агаараар амьдэрчдэг. Тий хэрвээ хүмүүс цэцэгэн гэвэл нэг дуу байдаг үстэй. Тэр л юм шиг байна шүү дээ. Тий мөнч сайхан да гэх юм шиг үстэй тий. Цэцэгхэн гэвэл хоол идэх шаардлагагүй дээ. Одоо юу гэдгийг тэгээд дуулах юм шиг байна шүү дээ. Тий. Ингээд одоо ургамал авчт юм байна бид нар. Тий. За нөгөө үргэлжийн мөрөөдөл хэвээрээ. Ядаж нэг уртнаас ч мараа. Хүн хэдэн жил амьдарчвал тий. Хөгшөр мөргөө байна шүү дээ. Тий. Тог маланд хараад хүчлээ явна гэж юм шүү дээ. Айжих шиг байна шүү дээ. Тэгээд одоо яадаг юм шиг алтан ялцсгэл юу суулгадаг гэлээ. Тэгэл ингээд янз бүрийн болоод үтнгээл ингээд аалж өгдөг юм байна шүү дээ. Тэгээд ийм тэр одоо цэцэн алдсан юм байна шүү дээ. Нэг юм дэдэг. Тий. Тий. Яг зөв янз бүрийн нүүрний янз бүрийн одоо эвгүй тийм юмнууд байвал тэрийгэ засууж болно да косметикийн мис засал. Тэрнээс одоо хөвшөхгүй мис засал хийж амар тэнэг байхгүй. Тий. Тэрнээс янз бүрийн одоо косметикийн юмнууд бол орлого явахтай зарим хүмүүс тий. Бас нэг ажил хөдөлмөрөө тий ажил мажид авах нэг хөргөн болоод тийм үү? Очичвол бас ажилд авчиж магадгүй тэгээд урд өдөр нь яадаг чи тий. Газ нэг юм хийлгчдэг ч юм уу. Тэгээ оройн гихтээ ирэл бочих нэ тий. За одоо энэ бол бүр одоо хэтэрч гэн гэдгийг хараарай битсэн. Одоо ингээд хөгшөрөхгүй тий урт наслан гэсэн одоо
амар том мөнгөтэй асар их эрхэмтэлтэй компани боссууд гараад ирсэн. За энэ дээр одоо Google хамгийн түрүүнд яваа. Тий. Одоо Silicon Valley бол одоо зүгээр л хөгшрөхгүй урт насна гэдэг хоёр үгээр л одоо ерөөсөө зүгээр солиорч байгаа. Тий. Бүр одоо галзуурч байгаа. Тэнд очих юм бол галзуурч байгаа. Тэгэл одоо ерөөсөө тэр нэг Bill Myers гэдэг нөхөр тэр одоо тэр амар урт нэр байгаа шүү дээ, тий. CEO. Тийм монголчууд CEO болох айгуу дуртай шүү дээ. Тийм. CEO Investment Funds, Google Ventures юу вэ? Бүх гоё өгнөч чинь байж байгаа шүү дээ. Зүгээр эдийн засгийн лекц байгаа шүү дээ. Тийм. Шууд эдийн засгийн нэр байгаа шүү дээ, тий. Investment Funds, Ventures энэ төр гээл тий. Яа амар. Тэгээ Google орчихорч одоо тэгээ дэлхийн нэг нь үсттэй. Энд ч одоо нэг үү. Дэлхийн хамгийн том компани үү? Тий. Хамгийн их мөнгөтэй байгаа юм чинь тий. Тэгээ амар шүү дээ Google чинь. Тэгээ тентхийн нэг Bill Myers гэдэг нэг бүтгэн нөхөр байт юм бол 500 нас тухайлгчтай энэ төрөөсөө лэрсэн биш шүү дээ. Яах ч 500 нас ч. Годагийн таанч одоо яах нь вэ? Хэдтэй 250 энэ гэж сууж ахна шүү дээ таанч. Өө юу 200 жилийн дараа энийг сууж ахна шүү дээ. Огш 252 үрж байгаа гэж. 300 хүн байна уу гэдэг. Боо юм ах юм шүү дээ. Тий. Бүр гачийн болох шүү дээ. Ямар муухай үйдэх хэрэгтэй. Би бүр сандарсан шүү дээ. Чи одоо манай нэг нөхдөг чи бүгдээрээ ингэ тийм үү 200 таа гэсэн явж байгаа юм шүү дээ. За болио. Тий. Тий. За тэгээд тэр курс байл the grant гэх янз бүрийн Silicon Valley-д бол eliminating aging тийм хурд насалтыг өсөө устгах нь aging байхгүй болно тэр шүү дээ. Тий. Үнэхээр юм. Хөгжилтэй өстэй. Би бүр сандарсан шүү дээ тий. Би үгүй шүү л гэж хурдан хэлмээрсэн гэсэн. Би үгүй шүү. Яг одоо ингээд хурдан явна зүгээр. Бүр ядарч юм шүү. Нөл стресс зүгээр. Юу вэ? 200 жилийн дараа нэг нөхдүүдийг цааш гаргах юм шүү дээ. Юу вэ? Нутгаараа аялцсан явж байна. За Homo sapiens conquers world гэдэг тий яг дэлхийг бол ерөнхийдөө гартаа хийсэн. Homo sapiens бол. За тэрний юугаараа мэддэг хөргө алсан зөрч гисэн. Тий. Одоо нэг Симбанууд байхгүй шүү дээ. Хүмүүс чинь ингээ Симба фильм үзээ амар тийм арслан байгаа юм шиг бодоод байгаа байхгүй. Тэр чинь бүгд алчсан. Тэсээ хөглөг кинон дээр л байгаа арслан. Тий. Хөглөгөөс босгоод баргаж арслан байхгүй баг. За тий бараг бол одоо агин жөгж ш нөгөө гоё арьсын твсэх гээд тий одоо барын арьс твсэх гээд нөгөө бодингийнхаа өмнө тий. Хажууд нь хэвтэйл тэгээ нөгөө барын толгой молгоотой ингэ зураг авах бол одоо яа гэж мэдэхгүй. За чон бол Монголд бол бүр хүнд идүүлэхээс айдаг болчихсон. Хуучин ч одоо хүмүүс чинь чон идэх гэдэг зүхтаад байсан байхгүй юу? Одоо чон гараад чон гараад ирлээ гэж идэхэд өөдөөс нь гүйж штэ. Тий. Одоо чон бүр хүн хараад зүхтаад болчихсон. Өө надад ч шүү надад болж. Тий. Юусе зүгээр агнаал тэр доор нь ичдэг гэсэн үг тий. Маа шууд очиод агнаал унгаад арьсыг номлолгоод булаацалдаад өдөг өрөөр ингээд ичдэг болсон гэж байна. Нөгөө чон хүний гэдэг ингээд хүн дээр ингэчихсэн байж идэг чи. Одоо яа чинь чон дээр хүмүүс орчихсон юм чинь шүү дээ. Бүр амар гоё дээ. Йоо бүр айдэн шүү дээ. Сандардаг шүү дээ. Хэцүү байна хэцүү. За тэг гэрийн тэжээмдүүд малууд өсч эхэлсэн. Тий. За гэрийн нохоо бол өнөөдөр дэлхийд 400 сая байна гэж байна. Гэрт нохотойгоо. Чон бол хөрхий 200 мянга. Хэдүүлэндээ. За гэрийн муур 600 сая. Зин. Аслан 40 мянга. Симба 40 хүрцээ. 40 мянга болсон шүү Симба. Үхэр 1.5 тэрбум. Тий, нөгөө стейк үхрийн мах. Сайхан хоол болох нь шүү дээ. Рестораны хоол. 1.5 тэрбум. Хаана яаж эдрийг тэжээж байгаа бүү мэд. Танга 20 тэрбум. Тий. Одоо бид нар налах руу явах чинь юу гэдэг лээ? Дөргөө өлөө. Нэг дахин газар чи юу лээ? Арига. Дөргөө. Тэр 20 тэрбум чинь нэг хитэн пластинд байгаа юм шүү дээ. Тий. Бүр юм болчихсон. Тэр одоо нэхийг үнэхээр ичсэн байгаа үстэй. Тий. Барьж аваад ичдэг. Гэртээ авчираад хамт амьдэрчдэг. Тий. Хамт амьдэрчдэг. Тий. Орныг нь хажууд суугаад шин унтахт нь орон дээр нь хамт унтаал. Одоо бүр гэртээ оруулаад ирчихсэн.
бүр хань болцсон. Тийм гайхамшигтай. Дэлхийг эзэлсэн. Дэндүү эзэлсэн. Нөгөө 70,000 100,000 жилийн өмнө нөгөө аврагаар гарсан хэдэн нөхдөд. Тийм. За хоёр дахь дээр бол ерөнхийдөө Homo sapien бол дэлхийд одоо бүр нэг meaning өгч гэлж байгаа байхгүй. Тийм өөрхий янз бүрийн meaning гэдэг тийм амьд явахад одоо нэг утгатай болгож гэлж байгаа байхгүй юу? Яг гэж амьдарч байгаа. Амьдралын утга учир юу юм бэ? Гэт асуухт нэг хариулт өгч шít. За амьтан бол ерөнхийдөө хоёр ертөнцтэй. Тэр нь бол гадаад ертөнц, гадаа энэ уул ус амьтан одоо юу гэдгийг ургамал цэцэг одоо тэнгэр юу гэдгийг гадаад ертөнцтэй. Тэрнтэйгээ харьцаа явчихна. Дотоод ертөнцтэй тэр нь бол янз бүрийн мэдрэмж, үнэртлэх, хараа зүхтаах одоо юу гэдгийг доторх тэр янз бүрийн мэдрэмж, инстинкт, рефлекс бүх юмнууд. Ингээл ийм хоёр ертөнцтэй. Хүн чинь бол гадаад дотоод энэ хоёр ертөнц нь яг амьтантайгаа адилхан байгаа хэвээрээ. Тийм. Хүн яасан гэхээр гурав дахь ертөнцөө бүтээж байгаа байхгүй юу? Тэр гурав дахь ертөнц дотор нь юу авах вэ? Мөнгө. Гэхдээ money шүү, silver биш. Money. Тэгэл God 9 жирийн гадууд хэдэн зугаараа үндэстэн 9 жирийн үндэстнүүд зүг зүр байж байгаа үндэстэн болоод хуваагдаад үндэстэн гэдэг чинь зохион бол дэлхийд дээр яг цэвэр үндэстэн гэж хаач байхгүй. За компани болоод CEO мё болох. Ногоогч шүү дээ. Тий. Тэгэл болоо өөрөө байхгүй. Энэ гурав дахь ертөнц зөв бүтээж байгаа байхгүй. За тэндээс хараарэ humanist revolution гэсэн нэг том сэдвээр орж ирж илээ. Тэгээ яг энэ бол ерөнхийдөө утгагүй ертөнцийг утгатай болгох гэж одоо нэг human чинь одоо humanism юм одоо бас сурсгал явж байгаа. Тэр нь болохоор дөрвчин би нэг лекцүүд дээр ярьжсэн та ингээд нөгөө бурхнаасаа салаад цэвэр одоо хүнлүүгэж хандсан юм цаг үе эхэлсэн. Ойролцоогоо бас 300-400 жилийн өмнө. Тэгээ хүн өөрөө юм бүтээж эхэлсэн. Бурхан зурдаг байсан бол хүнээ зурж эхэлсэн. Нөгөө Леонардо да Винчи хэм байдгийн тэрийн тухай ярьсан шүү дээ, тийм үү? За тэгэл Руссо гэдэг чинь одоо бурхан хүмүүжүүлэхгүй, бурханы одоо хүүхэд наадах чинь биш. Ээж аавын хүүхэд, ээж аав хүмүүжүүлнэ, төрийн иргэн төр хүмүүжүүлнэ, цэцэрлэг хүмүүжүүлнэ. Хуучин бол дандаа сүм хидэд шашны сургуулиуд яваад, христийн сургуульд яваад, христийн одоо бурханы онолуудыг сурдаг байсан бол одоо тэр байхгүй. Зүгээр сургуульд ерөнхий боловсролын сургуульд ороод тэн дээр хүмүүжээл тэгээ явчихсан гэсэн Эмиль Хүүгээд би Руссогийн нэг номыг бас самс ярьжсэн да. Энэ бол одоо яг тэр гуманизмын яг эхлэл байхгүй. Хүн өөрөө хүнийг одоо хүмүүжүүлэх, хүн хүний эзэн болж эхэлж байгаа байхгүй. Хуучин бурхны эзэн, бурхан эзэн байсан хүний эзэн. Бүх юм бурхнаас дээрээс тушаад дандаа бурхны тушаалууд байсан. Одоо тэр байхгүй. Одоо хүн хүндээ тушаагаад хүн хүндээ эзэн болоод одоо ийм гуманизм юм хэлж байгаа байхгүй. За энэ тухай нэлээд бичсэн байсан. За урлаг бол ерөнхийдөө одоо бидний одоо том амьдралд өгж байгаа нэг meaning тий сонголт хөгжим мөрөн зүг одоо юу гэдэг юм театр үүд. За тэгээд хүн юу ороод ирэхээр хамгийн том одоо энэ хувьсгалын зорилго юу гэвэл хүн одоо өөрөө бодож байгаа. Тэгээд бурхнаас дутахгүйгээр хүн одоо бодож бурхнаас дутахгүйгээр аюу чадвартай болох. Тэр одоо үе эхэлж байгаа. Тэрийг одоо бас бодороо. За манай бид нар бол яг монгол хэлэн дээр нэг утгагүй гэдэг үгийг янз бүрээр хэрэглээд идэв юм биш үү? Би одоо бас Facebook дээр бас бичсэн. Энэ абсурд гэсэн үгийг бид нар утгагүй гэж орчуулдаг юм буруу шүү. Тэр Камюгийн Сартрийн экзистенциализмын абсурд гэсэн нэг ойлголт явдаг байхгүй. Тэр утгагүй гэсэн үг биш шүү. Тийм. Зүгээр ер нь бол энд бол хэм бол хараар явуулаад meaning гэдгээр явж байгаа. Meaning гэдэг утгатай. Meaningless гэх юм бол утгагүй. Тийм. За абсурд ч юм бол философийн нарийн одоо хөгтөх онлоо явж байгаа. Тэнд ерөөхдөө юм агуулгагүй байх, юмны эсрэг байх, тийм үү? Юм гайхмаар инхчин байх. Тэдрийг дандаа абсурд гэж нэрлэж байгаа шүү дээ. Тий. Одоо Facebook дээр тэгэл абсурд оршихуу гээл камин гээл мэдэн гэрээд байлээ. Одоо энэ Facebook бол бас амар байна. Та нар өрөндөгөл явандаа нэг янз бүрийн хүмүүс юм бичсэн тэр үгс дөрвөн өрцөрч юу гэдэг. Би тиймэрхүү юмыг над руу нэг явуулаа л гараа. Би тэр бүгдийг нэг хамж чиглуулж байгаа нэг лекц болгох юм уу, юу ном болгох юм уу тэгэхгүй бол ерөөс болохгүй юм байл. Энэ маш их худлаа юм яваад байна энэ хажуугаар. Тэг хүмүүсээ толгой ирүүлээд. За гурав дахь нь бол ер нь бид нар одоо Homo sapien бол ер нь өөрийнхөө хяналтаа алдчихлаа гэсэн юм гэсэн үг байгаа. Тийм бол өөрийнхөө бүх юм гээд хяналтаас гарчлаа. Яасан гэсэн чинь өөрлөгөө яваад ороод ирсэн чинь асуудал тулгарч гисэн. Тэгээд одоо нөгөө байдаг том асуултаа дахиж тавьж байгаа байхгүй. Who
MI. Би ер нь эцсийн сэтгэх хий. Би ер нь юу хийж байгаа, яах гэж байгаа, яагаа явж байгаа. Эцсийн би юунд дуртай, юу хүсдэг юм. Би эрхчлөөтэй юу? Мухарсагтай юу? Би ер нь ямар үлээ? Би ер нь яадаг үлээ? Би ичмээр үү? Дажгүй юу? Гайгүй юу? Тэгээд хүмүүс аюухдаг. Би юу гайгүй штэ гэдэг штэ. Тий. Би бол гайгүй штэ гэдэг. Тий. Тэргээр юу хэлж байгаа мэдэхгүй. За тэгээд одоо амьдралын нөгөө утга юундаа юм? Meaning нь. Тий. Амьдралын meaning гэж юу юм? Тий. Life ч нэг амьдралын meaningтэй болох хэрэгтэй штэ. Тэр meaning-ээрээ бид нар яг 3 дахь ертөнцөө бүтээж явахгүй бол бохоо очиад штэ. 2 дахь ертөнцөөрөө байхаар 2 ертөнцөө гадаад дотоод 2 ертөнцөө байгаа дахаар амьтнаас ялгаг болчих жоохгүй. Тэгэд ийм одоо асуултууд тавьж ирээд тэгэд эцсийн яг хүнлүүгөө ордоод би хинбэ гэдэг асуулт руугаа дахиад ороод тэгээд тэнд очиод баларчих жоохгүй. Би хинбэ гэдээ асуусан чинь би гэж байхгүй болчих жоохгүй. Усчих жоохгүй. Тэгээд би гэж чинь би биш юм байна гэдэг рүү орчих жоохгүй. Нөгөө Сартрын. За ийм одоо асуултууд тавьсан байгаа. За ном төгсөхдөө Ocean of Consciousness гэсэн асар том одоо сэдв рүү орсон. Энэ бол ерөөс бүр дэндүү том сэдв. Тэгээд өөрөө ч гэсэн номдоор бичсэн байна. Энэ бол маш том сэдв. Би одоогийн төвшин зүгээр би нэг өөрийнхөө одоо судалсан, цуглуулсан материал дээрээ түшиглээд энэ бүлгийг бичлээ гэсэн байна. Энэ бол яг одоо хүний ухаан. Энэ бол философийн одоо анх тагч сэдв. 3000 жил хүний ухааныг асуусаар л яваа философи. Тэг. Одоо нөгөө Phenomenology of Mind, Science гэсэн номнууд дандаа л юм явж байгаа шүү дээ. Нөгөө Schopenhauerийн World is my will and imagination гэсэн номнууд дандаа юм явж байгаа. За ингээд одоо яасан? Энэ ухаан гэдэг чинь ерөөсөө нээгдшгүй мэдэгдэшгүй ямар их том сэдв юм бэ? Энэ сэдвийг одоо яах вэ гэдэг асуултаа тулгарч байгаа байхгүй юу? Тий. Хараад ичээ. Ерөөсөө хүн төрөлхтөө өнөөдөр consciousness гэж том асуудалтай тулгарч байгаа байхгүй юу? Хүний ухаан. За энэ ухаан чинь яаж ажиллаад байгаа? Энэ дотор чинь нөгөө тархин дотор чинь нөгөө 1.5 кг сүлцгэр саарл юм байгаа шүү дээ. Тэгээд дотор нь дандаа электрохимийн урлууд явж байгаа шүү дээ. Цэнгийн урсгалууд. Тий. Нервүүдийн юм явдаг. Тэр дотор бид сэтгэл яриад идэг, бодол яриад идэг. Энэ ч одоо юу вэ? Тий. Гаргаад ирсэн саарл юм байгаа. Нөгөө Эйнштейнийг өгснийхэн дараа тархин нөгөө нарийнхан цэцэн байдаг шүү дээ. Тийм энэ өөр тархитай байх шиг байна гэдэг. Тий. Гол нь тэр өөр тархитай гол нь тэр төрний юу хүний юу онцлог байсан гэдэг. Амьд байхдаа электрохимийн тэр цэнгүүдийн урсгалууд нь шал өөр юм байсан байхгүй. Тэрс тэр материал махан тархи нь бол нэг ялгаагүй. Гол нь энэ дотор бидний нөгөө мэдлэгч нь өөрөө сэнгийн урсгал болох хэрэгтэй байхгүй. Тэг маш их мэдлэгтэй хүний чинь сэнгийн урсгал маш их явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр тэргээ тасгаж болчихж байгаа байхгүй. Тий. За амьтанд бол тийм айхтар юм байхгүй шүү дээ. За тэгэхээр тэр Марксийн тэр being determines consciousness, Sartre-ийн existence presence essence гэдэг чинь энэ бүгд л яваад байгаа шүү. Ерөнхийдөө философийн том ойлголтуудыг яг хин Харарын нэг артем одоо Маркс зориулаад ойлгуулах гэдэг хөнгөө юмар бичсэн байл шүү. Та нар уншин үз. Тэгээ тэнд бол энэ л явж байгаа шүү. Ерөнхийдөө тэр нөгөө Маркс чинь хэлсэн баггүй. Бидний энэ хэрхэн байгаа байдал маань бидний энэ consciousness ухаанд нөлөөлнө гэдэг аахгүй. Бага байдал дотор ч нөгөө хүүхэд нас, цалин мөнгө, ажил, мэргэжил, найз нөхөд, гэр бүл юу байдгийг нийгэм бүх бидийг тойрон байгаа, хүрээлэн байгаа болон бидний уншсан ном, сурсан одоо худлаа өмнө бүгд нийлж байгаа шүү. Тэр бол нийлээд биеинг болж байгаа шүү. Тэг. Манайх бол энэ биеинг ахуу гэдээ орчуулсан байдаг шүү. Тэг ахуу анхдагч. Тэгэд consciousness-ийн ухаан биш ухамсар гэдээ орчуулсан байдаг шүү. Ахуу анхдагч ухамсар хоёрдогч бүр гачи юм. За одоо мөс рүү яваад орох юм бол цаад бол чинь ахуу анхдагч ухамсар хоёрдогч гэсэн зогсож байгаа. Дэвтрээ гаргаж ирж уншаал. Тэг. Бичээрэй. Тийм. Шалгалтын дээр дэвтрийг чинь шалгаа шүү гэж айлгаал. Тийм. Лекцийн төндөөс хөтөлбөрийн чинь шалгаа шүү юу гэдэг ч гэлээ. Тэгээ сая 4 дахь өдөр санхүү эдийн засгийн сургуульд очиод төгсгөн ангийнхын би лекц уншсан шүү дээ. 4 дахь өдөр. Та нарын хэн билээ нэг сууж ирсэн. Тэр хин сууж ирсэн баха тэр хоёр. Тэ сууж ирсэн тэ. Тэгсэн чинь ангийн журнал аваана гэсэн. Нөгөө төгчөнд баахан тэр 80-ад 90-ад оюутан сууж байгаа байхгүй. Ангийн журнал мурлаа. Бүх та нар шууд 10 жилийн маашийн. Тий. Оюутан байж л ангийн журнал яриад байна шүү дээ. Тий. За ирээдүйд ерөнхийдөө олон мэргэжил устна гэсэн байлээ. Хараарай бол. Яг бол одоо бүгд ерөнхийдөө интернет, компьютер руу шилжээд бүгд дата болоод бүгд нөгөө алгоритм болоод ирнэ. Би танаас одоо 25 лекцийн хамгийн сүүлийн 25 лекцээр энэ алгоритм, дата гэж айгүй юм ярьсан да. Cyborg, робот тэгэл юу Android гэл тийм үү. Тэгээ тэрний юмнууд бол яг энэ дотор яг явж дэрнлээ. Тэгэхээр бүр тийм өндөр түвшинд биш. За ихэнх компьютер бол ерөнхийдөө алгоритм хүний ер нь хийчих ажлуудыг ерөнхийдөө бүгдийг нөгөө болгочих. Хаана та нар нэг компьютерийн ард суугаад ажиллах шаардлагатай болж гинөө. Тэр бүх ажлыг чинь мэргэжлүүд чинь байхгүй бол. Тий.
компьютерийн ард суугаад Excel таблицтай ажилладаг хүмүүс одоо иргэд ажиллах бол. Тий. Янз бүрийн тоо өгөөд тэр нь хариунд авдаг ч юм одоо яагаад гэж. Бүгд компьютер. Ирээдүйд. Юу нэг хийгээд эхэлсэн дөө. За нисгэгчгүй онгоц сэтгэл. Юу нөгөө нисэмш байхгүй бол. Автомашин ч одоо жолооч бол гэдэг байгаа шүү дээ юм да. Бид нар иргэд яваад ороход жолооч байхгүй. Сүв гараад авчих. Хөөе хайчих байгаа тийш явна тэгэл. Робот бидэртэй яриад. Бууя. Зүгээрээ. Тэгэл хөнөө шүү дээ. Уул жолооч нь бол очиод араас нь зогоо тийм үү. Зогс гэж чамаа гэнтэр гэдэг шүү дээ. Тий. Робот бол тэхгүй шүү дээ. Зүгээрээ тэгээд аваад авчих шүү дээ. Тэгэл одоо яа тэр дотор ч одоо орилж гасарсан юм болох байлаа. Би одоо тэгж бодоод байгаа шүү дээ. Арилаа боо яа юу яана энэ гэл. Тэгээд уцмуцаар арил би өста тэгээд би өста дээгүүр таньдаг хүнтэй шүү энэ гэх юм бэ. Хайшин тий надад цэстэ шүүх юм танд байгаа шүү юу хий. Устд би бас саматнаас авсан шүү гэд орилол эхлэх юм биш нөө компьютер руугаа. Тий нөө компьютер руугаа загнах юм шиг байдаг шүү дээ. Нөгөөх нь юу ч хариулахгүй шүү дээ тий. Тэгээ ийм роботын үе бол ерөнхийдөө робот бол маш их ажлуудыг авна. За янз бүрийн одоо гар ажиллагаа нэг гэр мэр цэвэрлэх шалмал угаах энэ тийм үү. Тэр бол ерөөд робот хийх баг. Тэг. Орой тэрхээ шалга утсан гэж байх юм. Болж байна шүү дээ. Тэгээд роботоо жоох юм гэдэг юм уу. Тийм юмнууд их болох юм шиг байна. За янз бүрийн одоо эмнэлгийн янз бүрийн хүн нэг хийх шаардлагагүй үргэлж дахин давтагдсан тийм жоох механикцсан ажлуудыг бол хийчихнэ. Тэгэхээр мэдээж нарийн одоо эмчийнүүд харц мэдрэмж хэрэгтэй юмнууд болсдгүй л дээ. Тэр бол байдгаараа байна. За нэг иймэрхүү юмуд бол нэлээд энэ мэрэгчлүүд бол маш устдах юм байл шүү. Тий. Тэр нь бол олон хүн ер нь энэ шинэ юу ирэх гэхээр мэрэгжилгүй ажилгүй болох юм шиг л. Тий. За ингээд яасан бид нар ерөөсөө одоо орчин үед шинэ үед ирээдүйд бол дата гэдэг тийм шинэ шашуу үүснэ л гэж байгаа юм. Бүх юм дата бол. За дата гэдгийг бид нар бол өгөглөж орчуулад байж юм шүү. Өгөглөж орчуулж болохгүй шүү. Дата гэдэг бол тухайн хүний тухай альва нэг бүх мэдээллийн цуглуулга. Бүх тэр дотор бүх юм байна. Зөвхөн одоо нас хаан төрсэн аль аймаг аль сум биш. Бүх юм бидний одоо сонирхол тийм үү хаяа юуруугаа компьютер дээрээ дэлгэцээ ингэж жагаад хүзэр тоглолцдог ч юм уу эсвэл нөхцөл эмэгтэйчүүдийн зураг ороо харцдаг ч юм уу. Тий эсвэл эмэгтэйчүүд булчинтай боди билдинг залуугийн зургийг хардаг ч юм уу. Эсвэл одоо Дикабрио химэнчэдгийн Johnny Depp-ийн зургийг нууцаар хардаг ч юм уу. Тий. Тэгчээд хаачаад нөхөрлөгөө миний нөхөр сайхан ирж хүч юм одоо юу гэдгийг. Тэгэхээр бүгд чинь энэ дата дотор орно шүү. Тий. Тэгэл одоо янз бүрийн готлох хувцас аваад тийм үү. Тэгэл одоо тэг баахан гой хувцснууд аваад тэгээд ингээд яачих сэвэлч гэсэн ч юм уу. Тэр лөө дандаа орж хардаг. Тэр чинь хүртэл дата шүү. Тий. Гой одоо хай хил байдаг юм уу. Янз бүрийн дотор хувцас гэдэг мэгтэй үний тэр мэрж бүгдийн бүх дата энэ дотор явж байгаа. Тэгэл хоолонд аянттай юмнууд ингээд орж харах. Бүгд явж байгаа шүү дээ. Бүгд одоо эмг мэмг юу гэдэг. Бүгдээ. За эргэжтэйчүүд болохоор нөгөө боо moo тий аймаар готхомдох. Амар хөргүүд байна. Тий тэрийг ингээд айл хэдийг харчихсан. За ингээд бүгдөө ерөөдөө сайборг болцохно гэсэн мэт. Яг сайборг гэдгээр бол яг одоо юу гэж хэлээд байгаа юм бэ лээ дээ. Яг бид ямар нэгэн байдлаар бид нар энэ техникийн технологийн янз бүрийн юмыг тархиндаа юм хаана биендээ байрлуулах. Тий. Одоо гар утсыг ингээд байж хаад энэ чинь жижиг юм болгоод нэг ч юм уу хийчихвшүүл. Тэгээ гар утсаас загаад ах хэрэггүй. Буцаар ярмаар нэхэд энэ шот хүлээж за нэг залгачих. За хэд тэгэхээр ингээд залгачдаг. Тэгэл явчихдаг. Энэ чинь нэг дэлгэцрэх юм та тэрэн дээр ингээд гаргаж ирээ харчдаг. Нэг тийм юм зурганд аягүй байгаа шүү дээ тий. Тэгээд ерөнхийдөө cyber space-ийн орн руу очих юм лээ. Тэгээд ерөнхийдөө одоо юм руу янз бүрийн гой нутгийг очиж харах шаардлагагүй. Тэг өндөр уулан дээр харах шаардлагагүй. Яг тийм ингээд ичхээр яг өндөр ууланд гарч байгаа юм шиг болдог. Тийм кинонд нэг өндөр байшин нэг cyber юунууд энэ ч нэг юу аппарат хардаг аппарат харуулад тэг яг нэг өндөр байшинтай байгаа юм шиг ингээд юу үзүүлдэг шүү дээ. Тэнгуут нөгөөд ч орилоо шалан дээр гिचдэг шүү дээ. Тий. Яана тэр гэл тий. Тэг энийг авчихаач зүгээр шалан дээр зөксөж байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм cyber space-ууд аягүй үүсэх юм байна. Тий. За нэг сайхан мод Everest дээр гарчих их юм болоод тэргээ хийгээл тэгэл мод Everest дээр гарчдаг. Асуудалгүй. За Marilyn Monroe одоо нэг орой нэг сайхан пив уугаацгүй гэвэл тэргээ хийчихээр Marilyn Monroe миний өдөөс сайн уу гэж сууждаг. Асуудалгүй ерөөсөө. Тэгэл залгаад тий.
Та нар дотроос нэгэнтэй чинь нэг уулзмаар санагдвал, дими мэрмэр санагдвал, эсвэл загнамаар санагдвал тэрэндээ дуудаад програмч олжоод шээс та нар гэчихэд тэгээ авчихсан асуудалгүй ерөөсөө. Тий. Та нар хэстэй мэдхгүй сууж байна. Яасан та нарыг баг бүх юм чинь би дата авцсан. Тий. Тэгээ энэ датаизм үүснэ гэж байгаа байхгүй. Тий. Бүх юм дата л болно. Тэр хүний бүх датаизм үүснэ гэж байгаа байхгүй. Ирээдүйд. За ингээд яг Хараригийн номын одоо дүгнэлтээр орно бүгдээрээ. Тийм нэг. За яг Харари бол ерөнхийдөө яг ирээдүйд бол нэг роботрууд гарч ирээл хүн алаад бол Холливуудын фильм шиг юм болохгүй гэдгийг бол хэлж илээ. Тэгээ Холливуудын фильмийг үзэл нэг яана гэдэг хэрэггүй шүү. Тэр бол зөвхөн фильм, кино фильм. За ирээдүйд ерөнхийдөө 200 жилийн дараа сайбер одоо энэ сайбер ийм хүмүүс ерөнхийдөө тарахад ерөнхийдөө хүмүүс ерөнхийдөө сайбер болоод эхлэх юм байна. Тий. За хүн дэлхийг гартаа оруулах эзэрхийлэх энэ зорилгодоо ерөнхийдөө одоо хүрчлээ. Газрын тухайд бүгдийг авчлаа, амттгийг алчлаа. Дургууг өрснийхээ авчираад хажуудаа орон дээрээ гэвтүүлчлээ. Тийм. Өөр хийгээд. Одоо дэлгүүр супермаркет зарахад одоо Германд явж байхдаа амар хэцүү байдсан шүү дээ. Супермаркет чинь би ч явахад ороод авах хэвээр үндсэн бүтээгдэхүүн аваад гарч байгаа шүү дээ. Жуулчлан Герман зоос гэж шийдэх байхгүй. Нэг тамхи, нэг лааз муурны хоол хоёр авчих байхгүй. Тий, супермаркет авж байгаа бараан тэр. Тий, муураад шоолох юм шүү дээ. Тэгээ асуудал шийдэгдэж байгаа биз? Тий. Юу миний нөгөө авж байгаа онниймах горил шам үгэрцээ тийм үү тэр авахгүй шүү тэр өгч. Аймаг мууранда хоол. За ингэж яасан. Дэлхийг гартаа оруулсан, эзэрхийлчихсэн, хэрэгцээгээ хангахад дэлхийг бүрэн зориулчихсан. Дэлхий бол бидний хэрэгцээг хангадаг. Хангагч маань, ханган нийлүүлэгч маань. Гэтэ газар дээр хинч аваад ханган нийлүүлчихдэг. Газар доор хинч аваад ханган нийлүүлчихдэг. Асуудал. За ирээдүйд бие ер нь одоо өөрчлөлт гэдэг. Одоо өөрийнхөө бие рүү орж гисэн. Дэлхийг дуусгацсан юм чи. Одоо биелүүг орж гисэн. Дэлхий сонирхолгүй болсон, окторгүй сонирхолгүй болсон. Одоо би энэ дээрээ жоох юм байна. Энэ доторхоо энтгээ тэршээхээ ингэж гоё болчмаар байна гэж штеп. Одоо өөрлөг орж гисэн. Бие өөрчлөн, ген техникээр өөрчлөх. Ухаанаа өөрчлөх. Consciousness. Нэмэлт техник тархиндаа суулгах. Тэгээ ном уншихгүй. Тийм үү? Ном уншицсан програм хийжээс болох гэдэг шүү дээ. Тэгээ үнтэй ярихаараа тэр програмаас тэр номыг уншицсан юм шиг ярьдаг. Тэр сэдвүүн агуулдаг тим сэдвтэй тэр гээл. Тэдэн хууц ном те тэр гээл. Асуудал. Тарих бүгдийг хийж чинь. Би зүгээр л ингэ сууж хат болоо. Сайбер хийж чинь. За ингээд яг Homo sapiens Homo Deus боллоо. Тий. Бид нар ч одоо Homo sapiens шүү дээ. Тий. Тэгээ ирээдүйд 200 мянган жилийн дараа болоод биш 200 жилийн дараа болоод юу болох юм бэ шүү дээ. Homo Deus болчих юм байна. Бүрэн бүгдээрээ. Тэгээ Deus гэдэг чинь яг ерөөдөө латинаар тэр энэ еврей тэр нөхдүүдийн бүр эртний үг юм бэлээ. Яг ерөөдөө God гэж хэлээд байгаа юм байлээ. Тий. Тэр одоо хүн өөрөө тийм үү? Өөрөө бурхан тийм шүү дээ. Яг бурхан шиг бүгдийг мэддэг бүгдийг чаддаг. Тэгээ бараж өгөхгүй машин. Гэхдээ машин даруулал хүчгэн л дээ. Зүгээр урт насах боломжтой. Хамгийн гол нь 300 400 настай боломжтой болохоор нөгөө хүмүүс чинь нэснээс гарахгүй гэж байгаа байхгүй юу? Хүн далуулчих магадгүй. Машин дээрч магадгүй. Онгоцоор хүртэл нэсгүй гэж байгаа. Онгоцчууд яах юм? Тий. Бид нар чи одоо нөгөө нэг цөөхөн настай учраас юунаас яахгүй байхгүй юу? Тэр нөгөө өгөхөөс хойш. Нисчих байхгүй юу? Тий, тэгэхээр бидний хүн удахгүй чинь бидрийг амар хитгэвтэй болгож байгаа байхгүй юу? Амьдралыг аюу их тийм амьдрал шунаг болгож байгаа байхгүй бидрийг. Тий. Чи 300 нас гэвэл одоо би гараа авчих шиг л шүү дээ. За баяртай гэж. Тий. Тэгээд итгэхгүй амьдрал руу орно шүү дээ. 300 нас. Чи нэг 10 жил тэнж байгаа дэрий. Эсвэл за би 20 жил гадагш явчаад ирэх юм шүү дээ. 20 жилийн дараа чамд нэг мессеж бичнэ. За тэгээ явах нь шүү дээ. 25 жилийн дараа хоёулаа уулзъя. Тий. Оо цаадах чи хайц оо явцсан. Хизээ ирэх юм. Нэг 50 жилийн дараа ирнэ гэсэн. Тийм. Тиймэрхүү юм руу орох юм шиг шүү дээ. Тэгээд эргээр чинь социолог янз бүрийн юм руу тэр дараа нь яг орё. За ирээдүйд ингээ бие өөрчлөх юм байна, их юм байна. За ингээ Homo Deus болчлоо. За бурхан дээрээс одоо тушаадаг байсан бол тэр тушаах устгах нь за хүний дотоод сэтгэл тэтгэргүй устна. Яг бол одоо тарих миний өмнөөс шийдээд байгаа учраас би одоо баярлна өөхөө өрнө уурал руу ерөөсөн хамаагүй. Миний програм өө чи одоо зөвөрөөл. За. Хүн ч одоо ингээ баярлаад байгаа. Хэнти.
Юунд оруулсан? Гэхдээ харин тийм ээ. Тэгээд програмтайгаа нэг уйлдгийн. Гүг бөөлөг. Тэр бүгд тусна. За ингээд сая борог болоод ерөнхийдөө бид нар эхэлчихсэн гэж байгаа байхгүй. Одоо бид бүх юм одоо нэгэнд смартфон руу чиглэж гисэн. Одоо бидний смартфонуудыг жижигхэн болгоод тархинд суулгах гэдэг хамаг. Тэнд дотор бүх юм байгаа. Утасны дугаар, муугаар, ямар сайт руу орсон, дилетлсэн фото зураг нь хоо тийм үү амар юм байна. Тэр бүгд чинь тийм бүгд шишээж чинь. Юу бол эхэлсэн гэдэг байгаа байхгүй. Одоо ганцхан энийг жижигхэн болгоод ишээ хийх болов. За толгойгоо ашиглахаа ерөөдөө болоод гисэн. Тий, хуучин одоо ингээл тийм үү. Хүний утасны дугаар асууад одоо би яг сэсвэр санаж байгаа хөө. Манай нэг хүрээлэнд хамт ажилладаг байсан нэг ахмад ажилтан байсан. Янз бүрийн утасны номер өгч. Манай бач. 32 33 шууд толгоноос утасны дугаараа хэлнэ. Үнэ амир үгүй байсан байхгүй. Зангалрын үеж ингээд ороод ирдэ. Нөгөө намаа шахал энэ өтер гэл. Тий. Тэгээ тэр чи одоо байхгүй болчих واخхой. Тэр утасны дугаар чэйжилдэг хүмүүсийн нэр янз бүрийн юмыг ингээд ойлгодог шийдэл тэр тарих ингээд хөгжиж байхгүй бол тэр лүгэл суугаад байдаг. Нэг матрикс ямар хэлэмд тэгдэг ч тийм годлог хөгжим яваа энэ тий үтсэн биз дээ нэг юу дээр artificial intelligence дээр тий тэгээ нэг гой өгнөд одоо тэр чинь энэчнээс чи гаргаж ирсэн амар өгнөд хэлдэг болно. Тий эн чинь ингээд энэчнээс хэлж штэ. Тий уран цэцэн гэж ачсан болно. За тэгээд биедээ биометрийн дата ийм сенсорууд суулгах юм байна. Тэр сайбер өгч маш их сенсоруудтай болно бид нар. Тэгээд тэр сенсорууд маань ерөөдөө бид нар эрүүл мэнд зэрүүлбэн бүгдийг хэмжээнэ. Өглөө босоод ирэхээр за чиний элэг чинь юм аа, тэр цус чинь юм аа, даралт чинь юм аа, энэ чинь юм аа, тэр чинь юм аа. За тэгээд тий өнөөдөр өглөө хурдхан суугаараа ер нь өдөр хүртэл хүлээх юм бол өтгөн чи хатан шүү. Одоо юу гэдгийг тий одоо гэс яна давсагч чинь дүүрсэн байж гэдэг юм одоо юу гэдгийг бүр ингээд тийм сенсорууд бүгд мэдээлэл өглөө ингээд босгоор дүн гэж тэгээ асаад ингээд тэгээд одоо ажилдаа орно. Нөгөө сенсор чинь бах юм явуулчихсан. За тэгэл бидний тэр янз бүрийн эрхтнүүд яаж ажиллаж байгаа бүгдийг хэлээд тэгэл мэдрэмж зэдрэмж сонсголч нь жоохон нэгээд жоохон дүлий болоод ах шиг юм шүү. Эмчид төсөөлөөр одоо юу гэдгийг бүх юм одоо хараач нэгж яа нэ тэр бүх мэдээлүүдийг өглөө болгон хэмжиж бидэрт мэдээлж байна. Тий. За тэгээд хаа нэг эмгтэн үнийг хараад ингээд аягүй сонирхлоо шүү. Дэрлээ шүү тийм үү? Очоод дэрлээ шүү тийм үү? Тэнгуут нөгөө сонсгол сенсор чинь шууд авчихна. Ваги бас тийшээ хараад байна гэн бодоо шууд хураг авчихна. Тэнгуүтээ яах вэ? Нөгөө тэр үед яагаад юугаараа мэдгэж яах вэ? Жоох ингэ сэтгэл хөдлөх чинь нөгөө цусны даралт цус гүгээд зөв хурдан цоглоод тэгээ нөгөө хүүхэн хараа тоорно гэж байгаа шүү дээ. Тий. Тэгээ тэр чинь лав гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Нөгөө юу artificial intelligence фильм гэдэг шүү дээ тий. Хайр дурд гэж юу гэдэг роботоос асуусан чинь тэгээ цусны дараалт цус хурдан зүрх хурдан цоглоод тэгээд хүүхэн хараа томрох гэж байгаа шүү дээ. Тий. За тэгээд яах вэ? Нэгдээд хүүхэн хараа үтгсэн чаар хүүхэн хараа гэсэн чаар хүүхэн гэдэг тэр хүүхэн мэж шүү дээ нэрийн дотроо. Үгэн дотроо хүүхэн хамт явж байгаа биз? Тий хүүхэн хараа биш хүүхэн хараад юм биш шүү дээ. Би яг биччихсэн хүүхэнгээ бичих гэдэг чинь юу хүүхэнгээ бичээд өгдөг. Би ч хүүхэн хараа байсан. Хөө тийш шүү дээ. Хүүхэн хараад амарсан дээ шүү. Бид чи яг ядгаагүй байгаа ч дээ. Хүүхэн гэдэг үгэн дотроо явж шүү дээ. Тий. Амар хэл өрнөх гоё байгаа ч. Тий. Хөгжтэй. За тэгээд нөгөө сенсор чи ажиллаад энэ доторх програм руугаа цааш нь явуулаад юу эндээс чинь шууд мессеж өөрөө бүр мессежээ бэлдээд тэгээд нөгөө тэр миний тэр харсан эмэгтэй гэж чинь нөгөө юуны биометрийн нөгөө юуны нүрийн дата гарна хин гэдгийг шууд юун дотор гараад ирж штэ нөгөө дата бүх юм дата болсон чинь тэгээд тийм эмэгтэй байна тийм эмэгтэй байна тэгээд одоо тийм одоо ганцаараа амьдэрдэг юм уу сонирхол байна уу үгүй юу гэсэн тийм мессеж явуулчих. Тэг би өөрөө мэдэхгүй тийм түрүүний бүлэрч гисэн тэгэл болов. Тэгээ байж байгаа тэндээс яах вэ? Манай нөгөө мессежээр ирнэ штэ. Уучлаарай одоо би тэгтээ тийм сонирхол байна ч гэдэг юм байхгүй ч гэдэг. Тэгвэл тэн чинь тэр чинь тийм сонирхол байна гэдгийг мэдчихвэл надад хөрхий мэдээлэл чинь. Тэгээ баярлна. Тий. Сонирхолгүй байна уучлаарай. Fuck you гэсэн хариулт ирэх юм бол миний сенсор надад хэлэхгүй. Тэгэл болоо. Ажилтаа гинэ. Ер нь сонирхол одоохондоо алга гинэ. Тэр гэдэг чинь одоохондоо тэр гэсэн. Тэгээ гоёг над руу явуулна штэ. Тий. Тэгээ би тэрэнд нь портагтаад нэг illusionтэй хүн яваад. Тоглож эхлэх юм шиг үлээ. Тоглож эхлэх юм шиг. За ирээдүйд тэгээд юу болох болоо гэсэн. Өөрөлдөл одоо тэг нэг гэрүүл гэдгийг юу гэж ойлгох юм? Тий. Одоо нөхөр эхнэр хоёрыг одоо юу гэж ойлгох юм?
Бүгд энд орчихсон. Тийм. Бүгдийг мэддэг. Тийм. Сэтгэлийн хөдөлгөөн багхгүй. Тийм. Юм хараад за байж би биометрийн дата гаргадах юм. Өнөөдөр чамтай уулзах юу алга. Юугаа датагаа харсан чинь сенсороо харсан чинь өнөөдөр ямар ч юу алга надад. Цусны дарал жоохон бага байна. Тийм үү. Биеийн байдал тийм байна. Ер нь оройдоо жоохон толгой өвдөж мэдх юм шиг байна. Тэгэхээр өнөөдөр хоёулаа уулзахгүй заач гэдэг юм одоо юу гэдгийг. За тэгээ хайр дурлал одоо юу болох юм бэ? Тэгэл хүн хараад амархыг хүлээгээд авах шиг байлаа шүү дээ. Тийм. Чи над хайртай юу гэж асуу. Хөө хараа чи хэр тамарч ийн хэлээ шиг байлаа шүү дээ. Тийм. За тэгээ шашин машин юу болох юм? Юу шашин болох юм? Мэдгүй одоо нөгөө бурхан гахчихсан шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо юу шашин гэх юм? Шашин гэр нь ямар утгатай болох юм? Бүүн мэд асардам асуудууд гарч ирнэ. Ингээд энэ датаизм үүсээд ирэхээр өөрөөр яаж яаныг үл хангалт миний талаар, миний өөрийн талаар тэр нөгөө энд байгаа суулгасан чинь дата чинь хангалттай дата цуглуулчих юм бол одоо миний өмнөөс шийдэл гаргаа явчих, сонгол хийгээ явчих واخхой. Тийм. Тэр датаизмын онцлог шиг тэрэндээ байхгүй. Миний өмнөөс шийдэл гаргаад эхэлчих واخхой. Хэн богоц? За ийм л юм болох нь дээ гэсэн одоо юугаар бол юу хин хараарэ одоо намайг тусгаж. Уран зохиолч нь урлагийн гой салбар шүү дээ. Уран зохиол урлагийн салбар биш гэдэг. Жинхэнэ урлагийн салбар. Тэнд ямар гоё үхийг мэдэрч гэж. Гой ухаар өөрчлөлт соён гэвэл жинхэнэ урлагийн хүмүүс гэсэн хайж байна. Манууд бол дандаа философи гэдэг шүү дээ. Тийм зөвхөн роман гэж боддог шүү дээ. Ер нь өмцгөл өөрөө философиос философч болохоор ингээд хөтөө байсан ч гэсэн яг тэр сэдвээр нь яг тэр хүний характерын байгаа болдгоо. Философч жоохон айгу баримтал. Литератур би яагаад ингээд над тийшээ орбод тутагаад байдаг вэ? Философик гоёор амьдралаар гоё илэрхийлж явчихдаг. Философи уран зохиол хоёрын дандаа дунд явдаг байхгүй юу? Одоо Азийн эмэгтэй зохиолчид маш их гарч ирж байгаа. Лонгос эмэгтэй зохиолчид маш их гарч ирж байгаа. Барууны орнууд тэгж эмэгтэй зохиолчид. Тэгээд уран зохиол ер нь эмэгтэйлэг юм байна гэдгийг би ойлгож. Тэгээд эмэгтэй зохиолчдын романыг авчуулаад үлссэн чинь тэгэхээр одоо бол 3 эмэгтэй зохиолчийн за энэ нь болохоор Сөүл хотын үл ойлгох хөтөр шиг. Бэсваг эмэгтэй зохиолч сүүлийн гисэн юм шиг. За энэ болохоор Бан гэдэг эмэгтэй хүнсэн зохиолч. Энэ дэдүүд эмэгтэй нэлээд ахнууд маш их номууд бичсэн. Энэ болохоор Японы Саяко Мурака гэдэг сүүлийн үед гарч ирж байгаа. Японы баяр ёслолтой масктай. За тэгээ би яг ерөөдөө нөгөө юунда Монгол хааны явна вэ гэсэн тэр юг би өөрөндөө тавьсан. Энэ гол нь би энэ хоёр номыг авахдаа Монголыг л бодож авсан. Би миний бүх хийж байгаа ажил бол дандаа Монголтой холбоотой. Монгол өөрөг би юу ч хийдэггүй. Тий. Одоо философи Монгол, амьдрал Монгол, тий. Хүсэл Монгол, тий. Өдөр болгон бодож байгаа. Тий. Ямар нэг юм сонслоо Монголтой олж байгаа. Тэрээс одоо тэглээгээд би одоо нэг тийм үнсрэх хүн биш. Зөвхөн Монголдооч биш. Би бол дэлхийн иргэн. Тийм. Глобал. За бид нар энэ дөрвөн том хувьсгалын хаана явсан бэ гэдэг асуулт гаргаж ирж байгаа байхгүй. Хүн төрөлхтөн дөрвөн том хувьсгал явуулжээ. Тэгэхээр одоо нүүдэлчин монголчууд бид нар энэ дөрвөн хувьсгалын хаана явагдсан. Оролцсон уу? Оролцоогүй юу? Нэг хэсэгт байсан уу? Байгаагүй юу? За том хамгийн анхны танин мэдхэн тэр хувьсгал бол мэдээж тэр дээр үед 70,000 жилийн өмнө явчихсан учраас энэ хавьд нэг хүмүүс ирсэн баг. Тэгээ ямар хэсэг нь энд ирсэн мэдэхгүй. Тэгээ зарим нь буцаад Орос, Европ руу буцаа явчихсан. Тэгэхээр зарим нь цаашгаа энэ юугаар юуны Берингийн хоолоогоор цаашгаа явсан гэдэг шүү дээ. Энэ хавьд хэсэг нөхдөл үлдсэн юм шиг байлаа. Үлдээгүй ч биш магадгүй. Сүүлд энэ хүмүүс ирсэн байж магадгүй. Яг бол хүүтэ учраас яваад өгсөн байж магадгүй. Дараад. Тий. Буцаад дулаан орнолоо явчих шүү дээ. Дандаа дулаан газар байх шүү дээ. Тэг хин ч юм дулаан орныг л хүсэн шүү дээ. За тэгэхээр тэнд бол нэлээд тийм асуудал гардаг. За газар тариалангийн юм дээр бол бид нар яг дээр бол газар тариалан байсан юмнууд маш их олддог шүү дээ. Янз бүрийн хурлын дээрмээр тариамаар гэдэг. Тэд нар бол яг 10,000 жилийн өмнө өмслөг болсон шүү дээ. Тэг өмслөгөөр устдсан шүү дээ. Газар тариалан манад бол. Яг сүүл Оросууд трактор хамаа оруулж ирж хагаад бордоо оруулж ирээд тэгээд газар тариалантай болсон шүү дээ. Тэгэхээр социализмын үед л газар тариалан одоо яг жинхэнэ утгаараа эхэлсэн. Бид нар одоо яг гурил үйлдвэрлэж эхэлсэн. За гурилын үйлдвэрийг санаа мэдж байгаа хөгжлөөр усчихсан шүү дээ. За шашинмаар бол нэгдсэн том хувьсгал явагдсан гэж түр ярьсан. Тий одоо unification явуулж байгаа human kind-ийн. Тэгэхээр энэ шашин дотор бол жоох асуудалтай байдаг бид нар. Өөрснөө бид нар чинь нөгөө бөөнөр маань хөгжөөд шашин болж чадаагүй гаднаас том шашнууд орж ирээд эзэрхэлчихсэн. Үнэхээр бид нар шашны колоничлалд орсон шүү дээ. Асар том. Тий. Тэр гаднаас янз бүрийн шашнууд орж гарсан. Тий Бизанцаас
Христ орж ирж ил байсан, юунаас юунууд орж ирж ил байсан, Перс баруун талаас, Арабын орнуудаас, Төв Азиас лалын шишээ орж ирж ил байсан, энтгэгээс буддизм орж ирж ил байсан. За төвдөөс ламаизм гэсэн буддизмын нэг салбар юунууд сектүүд орж ирж ирсэн. Тэрийг бол төвдийнх бол буддизм биш шүү дээ. Ер нь Улаанбаатар хотод ер нь Монгол улсад яг буддагийн хөшөө байхгүй байдаг шүү дээ. Сүүлдээ нэг заасан толгойд нэг буддагийн хөшөө барих шиг болсон. Тэгээ сүүлд яг таа арчлын үед энэ аймагуудын төвд буддагийн хөшөөнүүд барьцсан байл. Өмнө будда ерөөс байдаг байсан. Гэтэл манайх чинь ингээд холиод байдаг ч жанараасагтайгаа холиод нөгөө нэг гоё биетэй тантра бурхан чивлээ. Майдар ч одоо эрэгтэй юу эмэгтэй юу? Эмэгтэй бах те. Тантранууд чинь дандаа эмэгтэй бурхтууд байхгүй. Тэг тантра маш их орж ирсэн шүү дээ энтгэгээс. Тэг тэрийгээ бид нар буддизмтай холиод ингээд төвдийнхтэй холио авчдаг. Ялгаж чаддаг. Тэр хамаг юм холион бантан болгосон нөхөр чинь тэр хэн байхгүй юу? Зан озер байхгүй юу? Зан озер энэ бурхтуудаа ерөөсөө юуны бурхан гэдэгтгүй энэ баахан хүүхнүүдийг нэг хүүхэн хараа гэдэг шиг баахан эмэгтэй бурхнууд хийчихсэн. Гоё үйтэй. Баахан загвар хүмүүс гэж октоци бурхан хийчихсэн. Тэгээ тэр нь тантра юм уу, буддизм юм уу, ламаизм юм уу бомд. За Шинж тухайн бол яг шашин бол бид нар ингэж их замраагүй орж ирсэн. Аль нь мэддэхгүй. Өнөөдөр ч гэсэн ерөөсөө бүр замраагүй байгаа шүү дээ. Бид нар шашны бүр ерөөсөө супермаркет ажиллаж шүү дээ. Монголд бол шашны супермаркет одоо ороод ямар шашны авах юм мэдэхгүй. Тэгээд солонгосын юм хурцтай орж ирсэн юм солонгосоос. Тийм мөн зүүнч шиг. Замраагүй юм байна. За тэгээд одоо нөгөө Америкийн юу юм үлээ. Юу гэдэг вэ тэр чинь. Мормон. Тэгээд мормон орж ирсэн. За тэгээд шүү. Тийм орж ирсэн. Баптист юмнууд орж ирсэн Америкаас. Амар нууд орж ирсэн дагс манад. Бүр баптистууд төрөл орж ирж байгаа шүү дээ. За шинж тухай бол яг тэгэхээр рүү социализмд орж ирсэн. Тэг би одоо яг тэрний бүтээгдэхүүн намайг одоо Герман руу явж сургаж ирсэн. Би дараа нь ирж шинж тухайны академид одоо ажиллаж ирсэн. Тэгэхээр шинж тухайны хувьсгал бол сүүлд 2 дугаар дэлхийн 2 дугаар дайны дараа орж ирсэн. Тэр багаас багцчихдаг. За Монголын онцлог гээд би нэг орлоод одоо ингээд түүх рүүгээ ороод ингээд ирээдүг бодох бол ингээд одоо Монгол руу ингээд орж эхэлсэн шүү дээ. Ингээд таач хийж эхэлж шүү дээ. Тийм түүхийнх нь хувьд өнгөрсөндөө бид нар юу хийсэн? Соёлын оюун ухааны ямар өөрчлөлт шийдлэлтүүд явагдсан. Социализмын үед бол асар том өөрчлөлт явагдсан. Социализм бол тэр чигээрээ түүх. Арчлалт бид нар зогсоод түүхгүй болчихлоо шүү дээ. Тэгээ арчлал бол ерөөдөө түүхийн номонд бол арчлалын 28 жилиг бол хоосон юм одоо юу гэдгийг түүхээс одоо унсан түүхээс арчигдсан онжилууд гэх баг. Яг энд оюун ухааны хөгжил явагдаг. Буцаад нөгөө юу орцсон ш, Монгол сүргээр орцсон шүү дээ. Шинж тухайны академи ярихгүй шүү дээ. Одоо энэ шинж тухай ярихгүй шүү дээ. Тэгээ одоо би одоо шууд 90 онд ажилгүй болсон шүү дээ. Тэгээ Монгол шинж тухайны сэтгэлзаад ажил үйлдвэрөө нураад байгаа ажиж байгаа юм шиг. Хөвчлөл нэрээр. За Монголын онцлог бол хүн төрөлхтний түүхэнд сүүлд орж ирсэн шүү. Дэлхийн 2 дугаар дайны дараа бид нар орж ирж байгаа шүү. Дэлхийн 2 дугаар дайны дараа одоо нэг юм философитой танилцж байгаа. Одоо нэг юм яг энэ шашин гэдэг юм юу гэдэгтээ бас нэг танилцж эхэлж байгаа. Өмнө нь ерөөсөө юугаач мэдэхгүй явдсан. Мухар сүсгээ шашин гэж ойлгоод явдсан. Одоо жинхэнэ religion гэдэг юмтай танилцж байгаа байхгүй. За урлаг бол тэртэргүү социализмаар орж ирсэн. 1940 2 дугаар дайны дараа монголчууд миний юунд видео байгаа шүү дээ. Галт тэргээр Оросд яваад очиход бол Оросод бүх уран зураг зураад дуусчихсан. Бүх гой симфонууд сонгодог хөгжмөдөө бичээд дуусчихсан. Тий. Өөр ингэ залхуу нэрцэн сууж ирсэн. Бид нар яг эндээс сурах гэж ятсан. Одоо нөгөө гончиг сувлаа, нөгөө амгалан зураач одоо юу гэдгийг балетчид дээр очиход сурах гээд очиход бүгдийг хийцсэн. Бүгдийг бүтээсэн. Дэлхийн түүхэнд том нээлтүүд хийчихсэн. Нобелийн шагналууд хэдийг болчихсон сууж ирсэн Оросод. Орос бол одоо гайхамшигтай шүү. За шинж тухайн бол эцэг социализм орж ирсэн. Ерөөсөө нэг л юм. Ингээл болоо. Өөр одоо ярих юм байхгүй. За Монгол түүх гэдэг бол ерөнхийдөө хаанаас юу оруулж ирсэн түүнийг түүх болж таардаг байхгүй. Бид хаанаас юу оруулж ирсэн. Тийм. Галт тэрэгний зам байхгүй байхдаа тэмээ жингээр оруулж ирж ирсэн. Галт тэрэгтэй боллоо. Одоо контейнераар оруулж ирж байгаа. Тийм. Энэхээс бол ерөнхийдөө санскритээр дамжаад маш их орж ирсэн. Санскрит. Одоо бидний нөгөө Ананд одоо юу гэдгийг янз бүрийн нэг Индра, Атаман, Амида, Боди, Тантра, эмхтэй бурхад, буддизм, Будда. Тэд бол Гарма, Дарма бүгд ерөөдөө энтгэгээс орж ирсэн. Энтгэгээс буддизм орж ирчээд устдаад тэгээд дараа нь төвдөөс
ламаизм орж ирсэн байдаг. Та нар тэр хар хоринд нэг Монголын түүхийн нэг юу байгаад яг Эрдэнэ цугийн хажуу талд нэг музей байдаг та. Шинээр байгуулагдсан. Японы тусламжтайгаар. Тэгээ тэр дотор байдаг байхгүй юу? Эрдэнэ цугийн ийм макет гэдэг лүү тийм байдаг. Тэгэхээр тэрэн дотор буддын сүмийн ийм макет байхад би асуусан байхгүй. Та нар ч одоо юу болж байна? Наадах чинь юу вэ? Ийм байх ёсгүй шүү дээ. Түүхийн хувьд нас чинь тэндээс орж ирсэн шүү дээ гэсэн чинь харин тэрнээс өмнө гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар буддын шашаа орж ирэхдээ энтгэгээс орж ирсэн байгаа байхгүй. Сонирхолтой байгаа биз? За хятадас бол тэрнээ бид нар юу орж ирсэн гэж байгаа шүү дээ. Одоо бидний өмнө одоо дээл мэйл одоо энэ торго морго одоо бүх одоо энэ даавуу материаллаг одоо даавуу гэдэг чинь хятад үг шүү дээ. Тэгэхээр тэр бүгд ерөөсөө хятадас орсон. Одоо хоол мөн бууз мууз хуушуур шээ. Бууз банш тий. Хоол унтны ногоо жимс одоо юу гэдгийг тэр юмнуудыг чинь за жимс бол аль яашаа. Тэгээ ногоонууд бол тэндээс бол нэлээд орж ирсэн. Байцаа сонгон жууцаа гэж хэлж байгаа шүү дээ тэр чинь. За янз бүрийн одоо гэр бүлийн амьдрал, байшин барилга, зуух, яндан, хаалганы босго тэр бүх юм бол ерөөхдөө хятадаас орж ирсэн. Хятад ерөөхдөө нэг хашааныхаа хаалган дээр тэр босгоо маш үнэлдэг юм байлээ. Хашааны хаалганы босгон дээр маш одоо юм ярьдаг. Бид нар шууд гэрийнхэн модон хаалгыг яриад. Гэтэл модон хаалгыг бол хятадаас орж ирсэн байгаа шүү дээ. Ерөөхдөө. Бид нар зөвхөн урдуун эсгийн унаачдаг байсан. Тэгээд одоо Чингисийн кино фильмдээ Чингис нэх гоё дээлтэй нэг л их гоё сандлаар суугаад байдаг. Тэр бол ерөөхдөө ямар ч боломжгүй. Яг тэр үед аав торг хятадаас орж ирэх тэр одоо тэрийг тэгэл тэр дээлийг оёх моёх бүх одоо зүү юу гэдгийг тэр хүмүүс бол ерөөхдөө ойдл мойдл тэндээс одоо орж ирсэн болж таарад байгаа. За энд бол яг тэ сүүлд нь бид нар өөрийн болгоод хөгжүүлээд боловсон гуулгаа авчихсан. Тэгээд одоо тэгэхээр тийм бид. Ерөөсөө ганц арт түмний түүх гэж тэр байхгүй. Тий. Бүх түүхүүдээр хамааралтай. За төвдөөс бол тэр юу оруулж ирсэн гэхээр одоо энэ бүхэл одоо хадаг. Тий. Тухайн үед хадаг нэг өхөрийн үнэтэй байсан гэдэг чинь. Хадаг орж ирсэн. За тэгэл энэ одоо сарлаг тэндээс орж ирсэн. Ном судар. Тий. Судар биш ээ. Судар чинь нөгөө сутра гэдэг юунаас энтгэгээс орж ирсэн. Судар нь бол энтгэгээс орж ирсэн. Ном нь бол одоо төвдөөс орж ирсэн. За тэгээд бидний одоо даваа гариг, мягмар гариг, лавг гариг, баасан гариг, бямб гариг, ням гариг ч юм уу дээр төв өгнөд. Тий. За гих мэтлэнгийн тэндээс бол маш их орж ирсэн та нар одоо мэдж байгаа. Сүм хийдүүд орж ирсэн. Гэхдээ сүм хийдүүдийг бол төвдүүд юм Монголд бариаггүй шүү дээ. Одоо энэ гандан энэ богдын музей, амар баясгалын хийд эдгээр бид нар бол бүгдийн хятад байсан. Тий. Төвд одоо бариаггүй, Монгол бариаггүй шүү. За манжаас юу оруулж ирсэн гэхээр манжаас бол ерөнхийдөө бүгд төрийн систем төрийн бүтцүүд орж ирсэн. Янз бүрийн одоо хууль, эрүүгийн хууль, янз бүрийн одоо яргалах, тий тамлах, эрүү шүүд, тий зайсан, тий шадар сайд, тий хямгаан газар, тий энэ бүгд чинь бүгдээрээ манжаас орж ирсэн шүү. Манжаас орж ирнэ гэдэг чинь хаанаас орж ирэх вэ? Солонгос, Япон. За Оросоос юу оруулж ирсэн гэхээр бид нар зөвхөн мэдж байгаа. Бидний одоо энэ захиргааны станцаас ахуулаад 10 жилийн сургууль, эмнэлэг бүх хүний нийгмийн, хүний ертөнцийн соёлт амьдрал орж ирсэн. Тийм боловсрал. За Европоос л яг тий Оросоор одоо Оросууд ерөнхийдөө Европын юм бид нар тех оруулж ирсэн шүү дээ. Европоос бол бүхэл одоо юунууд гэдэг юм билээ. Соёлт амьдрал, урлаг, театр, тий дөрийн театр, драмын театр одоо юу гэдэг тэр бүгд бол Европын гэж гэдэг шууд ороод ирж байгаа шүү дээ. Тий кино фильм одоо бид чинь маш их кино фильм хийсэн байдаг шүү дээ монголчууд. За иймэрхүү маягаар тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар энэ бүгдийг нэг нийлбэр сууж байгаа байхгүй юу? Тий. За ирээдүйд одоо цаашгаа бид нар Японоос маш их юм орж ирэх юм шиг байна. Одоо сүүши мүши би одоо өнөөдөр нэг ном та нарт танилцуулна. Японы хоолунд бол тэр ороод ирчихсэн. Тий. Янз бүрийн Япон маягийн амьдралд тэр ороод ирчихсэн. Одоо маш их одоо бичгийн хэрэгсэл тэгэл гэрийн янз бүрийн сонин гэрийн янз бүрийн угаалгын косметикийн янз бүрийн хэрэгслүүд маш их одоо Японоос орж ирж байна. Тэр байтугай одоо будагийн дээр идэж байна. За далайн байцаа за солонгосоос орж ирдэг те. За солонгосоос бол одоо тэгэл кимчи одоо ороод ирлээ. Тэг кимчигээ дагаад одоо тэгэл баах юм орж ирлээ шүү дээ. Тийм. Тэгээд сүүлдэргүй монголчууд нь солонгосон руу ярьдаг болчлоо. Тэгээд жуулчлал бол ерөөдөө солонгосод жуулчлалыг маш их одоо хийж байна. Тэгэхээр ерөөдөө санхүүгийн хувьд бол бидэрт өгөхгүй өөрөө өөрснийхөө онгоцоор ирээд өөрийнхөө амралтын газар байрлаад өөрийнхөө ресторан тоол ичиж явчих ш. Тэгэхээр монголчууд бидэрт нэг төгрөг үлдэхгүй байгаа. Тий. Тэгээд солонгосууд бол ер нь бидрэг бол эзэлсэн. Тий том компани одоо юу гэдгийг энд хичнээн юм байгаа. Бид нар одоо ер нь тэр одоо нэг яриад ах юм хөө 10 жилийн сургууль хүртэл байгалаад эхэлж байгаа шүү дээ.
За туркууд бид нартай бас нэлээд үзэх гээд байгаа. Тэгээд лалын шашнаараа дамжаад казакуудаар дамжаад ерөөхдөө турк сургууль байгуулдаг ч юм уу, Туркийн ер нь хөрөнгө оруулалт оруулах гэдэл. Тэг яг дэлгүүрийн хувцсууд дотор турк хувцсанд хөдөг шүү дээ. Туркийн дэлгүүр энэ төргээд. Тэгээ туркууд яаж орж ирэхээ бас нэг сайн мэдэхгүй байх шиг байна. Тэг яг бол бид нар ч нэг шашин мухар сүсгээр одоо ерөөд ингээд хандчаас олж шүү дээ. Дээр нь дахиад лалын шашин, дахиад өөр шашин оронд гэж бүр ятарцсан. Нэг шашин байгаа байна. Шүү байна. Ёо гिचсэн. Тий, ерөөдөө бид нар бол стан нэг хансан усмал гэдэг шиг шашны хансан усмал болчихж сууж байгаа шүү. Тий, мухар сүсгийн. За Англиас бол амар хөвчтэй тарих угаалтад орж ирж байна. Тий, бүр одоо тэр Английн одоо бүр Кембриж Английн сургалт, Английн боловсролын юу юм бүү гэдээ бүр одоо бүр 10 жилийн хүүхдүүдээс нь англиуд бол эхэлчихсэн. Олон зуун жилийн колоничлалын түүхтэй авиас чадвартай туршлагатай энэ ард түмэн бол биднийг яхаа мэдхийв шиг л. Шууд ганц хүүхдүүдээс нь эхэлж байгаа юм. Тий. Тэг бидтэй эрхлэхгүй. Бид нар бол тэрсэг бодохгүй. Тий. Тий. Амар үржиж байна англи бол. Шууд энэ үржиж шүү дээ. Хүүхдүүд төр нөхч. Одоо бид нар энэ англи сургуулийн юм англи хэл сурж байгаа энэ хүүхдүүд бол бид нартай ямар ч хамаагүй бидраас өмнө нь ялгаатай амьддаг. Тий. Бараг Монголыг үзэн ядсан хүүхдүүд үүсэх баг. Бидний эсрэг хүмүүс үүсгдэг баг. Тэгээд эдрийг аяг бол ирээдүйд ус төр өсөлөө орох баг. Ер нь Монголыг бол ерөөдөө англи бол ер нь амар хийж байна. За Америк бол яг тэ тэргөө. Манад юу ашигтай байна? Тий. Америк бол тэгж байгаас national interest. Тий. Америк оронд Америкчуудад юу ашигтай байна? Монгол руу ирж хараад тэгэл хэрэглэх юм хэрэглэж яваад. Ерөөдөө манай одоо түрүүнд тэр investment funds, venture гэсэн одоо нэг англи үнээр шүү дээ. Тий. Эдийн засгийн тэрийг бол ерөөдөө авцсан юм шиг. Одоо Bloomberg-ийг хараа үзтээ. Ямар ч утгагүй ингээд байшингийн техник дэлгэц ажиллаад. Тэгэхээр Bloomberg-ээр бид нар руу орж ирж байгаа юм шиг л энэ фонд, finance, venture янз бүрийн капиталууд, тэгэл кредитүүд, тийм зээлүүд, тэгээд хүү тий янз бүр одоо interest rate янз бүрийн одоо рейтүүд байдаг шүү дээ. Тэгээд тэрүүгээр бол хүчтэй орж ирж байна. Тэгээд тэрүүгээр юу авчих واخа. Тий манайхаа бол юу авчих واخа. Бид нар энэний эсрэг ер нь чадахгүй واخа. Тэгээд өөрснөө ядаж яхад бас Америкийн фэн. Тэ NBA гэж сөдөр. Тий. Тэгээд би одоо NBA болдгоо шүү дээ. Амар мухаас ахс тоглодог шүү дээ. Миний одоо залуу үед Европын Югослав, Орос Европ чехт, Европоор тань ямар гой сагс тоглодог байсан санчаад амар гой эстетиктэй. Одоо тэгсэн чи зүгээр данкн ч гэсэн сонсон юм байна. Тэр юу Майкл Жордан сагсыг мохоо болгочлоо доо. Тий амар мохоо болгосон л доо. Ийм хүчний булчин ширмэсний болгоо хийсэн байхгүй. Эстетик надад болцсон байхгүй. Тэр нэг тийм нэг бүхий спорт шиг болгоо хийсэн байхгүй. Одоо сумочи ихгүй эстетиктэй шүү дээ. А манай бүгчин бол зурж байгаа, бодож байгаа, нухаж байгаа. Горил зогчдаг шүү дээ. Тэгээ нөгөө яа гэж унцдаг шүү дээ. За ингээд олон Монгол өсчлээ. Тий бид нар дотор одоо энэ олон Монголын хин байгаа бүгд бид нар энд одоо холилдоо сууж байгаа. Голомшруу гарвал бүр холилдно. Тий тэгээд одоо энтгэг маягийн Монгол юм уу? Тантраа бодтаадаг. Хятад маягийн Монгол юм уу? Тийм үү? Янз бүрийн одоо амьдралын хэв маягтай ширээний теннисмэс тоглодог, тансгалдаг, цагаансар хийдэг, наадам хийдэг. Тий эн чинь бол дандаа нөгөө хятадын торгоор хийж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр бол цагаансар наадмаар бол бид нар ямар их хятад юм бэ гэдгийг хардаг. Тэр хөөрөгч нь одоо тэнтгэл юмнаар яваад байгаа шүү дээ. За ямар их одоо төвд маягийн бэ гэдэг маань бас хардаг. Тийм үү? Нухар сүсэг одоо тэгээ лам хадаг, одоо хаал бол хадаг. Тийм машиныхаа урд хадгаа уйчихсан. Төвд машин явж байгаа шүү дээ. Тий. Тэгээ мөрөлчгөр гайгаад байгаа шүү дээ. Олон хадгаа уйцсан байсан шүү дээ гэдэг байгаа шүү дээ. Би бол ямар машина яатсан шүү дээ. Энэ цагаан шинэх нь одоо Брюс маань одоо мөрөлчлөө. Юу маа гэж хадгаа уйсан юм уу гэдэг агуу асуусан. Уйсан. За тэгээд манж маягийн амьдрал бол бүр ихсчлээ. Тэгээ ноёд одоо манай энэ сум бөхчүүд энэ төрийн улсын бол бүгд манжийн ноёдод болчихсон. Өмсөж байгаа хувцсан ч яг адил. Бүр юм юу болчихсон. Эмэгтэйчүүд нь яг хатан хувцалдаг юмс болчихсон. Иймд өнөд болчихсон байлээ. Тий одоо нөгөө юу бодохоор 100 наадмаар нөгөө би эсэж нөгөө суудлаа одог үлээ. Хүүд олооч илүү. Яадаг долоо үлээ. Хүй, юуны хүй? Хүйс юм уу? Хаа юм уу? Тэр долоо ходог гин хошгоо урдад нэг уулан дээр цэвэл. Амар том манжийн ноёдуудын өндөр түвшний ихтгэлтүүд гэрээ ирсэн байдаг шүү дээ. Тийм баахан ихтгэлтүүд сууж байгаа юм шиг үлээ. За тийм манж маягийн монголчууд гараад ирсэн. За орос маягийн монголчууд зөндөө байна. Тийм боловсралтай
Дулааны цахилгаан станц, социализмын бүтээн байгуулах, бүгд найрамд Монгол улсын иргэн. За би тийм шинжлэх ухаан мэдлэг боловсрол ярьсан. Яг Орос маягийн тийм. Гэхдээ яг нь ерөнхийдөө Европ маягийн дөө. Тийм цаашаа нөгөө Герман явцсан учраас. За яг Европын урлаг, Европоос ер нь энэ урлаг геополитикуд маш их орж ирдэн дөө. Тийм одоо энэ Германуудтай ингээд уулзаад яа ингээд айгуусан ингээд уулзах нүсэн геополитик яриад. Аюу сан болцсон. Германы элчин сайд, мэлчин сайдтай уулзахад аяар хэцүү байдаг шин. Нөлбий геополитик. Мэдлэг боловсрол гэсэн фьючер. Ингээл. За Японоос яг тэгээд сүүшин мүши. Гах юм орч ирдэг дөө. Яг хэдэн хүүхдүүд, онгороо хүүхдүүд минь авчиж сумаа болгож хэдэн төгрөгтэй болгож ах шиг байд. Онгороо цаануудыг. Зарим нь ч хөгдөд ирчлээ. Тий, тэгээ эндээ ирчээд машин бариад их томроод байна. Тэгээ тэндээс одоо ланд манд пими бодамата их орж ирдэг юм байна шүү дээ. Энд ч одоо X суманууд. Тий. Тэгэл янз бүрийн залуучууд ер нь тийшээ явж байна. Тий, Японд ч одоо ер нь гэр бүл болоод эхэлсэн бахаа тий. Япон хүүхдүүд ер нь төрөөд эхэлсэн бахаа тий. За Японы одоо ер нь соёлыг бол нэлээд одоо оруулж ирж байгаа шүү. Японууд орж ирэхэд бас орж иж чадахгүй байх шиг байна. Тий, ер нь их тийм нэг гадаад орнтой харьцдаг орн биш. Энд чинь нэг арлын орн учраас нэг бусад ард түмнүүдтэй нэг нийлэх аяг дургу. Тий, ер нь аль дээр байх туфтай. Тий. Тэгэхээр өөрөөхдөө бид нарт гай болохгүй шүү лээ. Манжаар дамжиж нэг бидэрт нэг гай болсон. Хоёрдугаар дайны үед. За Солонгосоос бол яг тэгэл тэмчээ орж ирэл араас нь жуулчаа ороод ирлээ, мухар сүсг ороод ирлээ, геополитик ороод ирсэн. Тий одоо нөл геополитикийг үүсэж байна. Ер нь тэгэл яг тэгэл машин зашин автомашин янз бүрийн ороод ирсэн тэ та нар тэгээ мэдж байгаа шүү дээ. Тийм Солонгос маягийн ер нь амьдрал үүсчлээ. Тий ер нь Солонгос залуучууд үүсчлээ. Монгол Солонгос залуучууд. Эсвэл Солонгос Монгол залуучууд гэх юм. Тийм одоо бүр үүссэн. Бүхэл бүтэн үе. Тэшээс нэг 100-аад мянгаад 200-аад мянгаад ажилч чинь сүүлийн 20 хэдэн жил явхад чинь тэд чинь нөгөө гэр бүл болоод хүүхдүүд нь төрөөд хүүхдүүд нь цэцэрлэгт яваад сургуульд яваад ихтэй сургуульд ороод ерөнхийдөө Солонгос болсон. Багаж Монгол хэлмэхгүй байна. Тийм. За Туркийн одоо лалын шашин орж ирэх гээд янз бүрээр үзээд байна. Геополитик янз бүрээр үзээд байна. Тийм ямар ч байсан элчин сайдын яам нь бол маш том байгаа. Яг төв зам дээр нэг элчин сайдын яамтай энэ урд тэр юуны юм Японы элчин сайдын яамнаас болдог өшөө нэг том Туркийн элчин сайдын салбар хэсэг байлаа. Тэгэхээр нэгэн томоор орж ирэх гээд ах шиг байна. Том хөрөнгө оруулалтууд ч орж ирэх байх. Тий. За англи бол яг шууд хэлээр нь бариад авцсан. Нөл геополитик. Тэгээд энэ чинь хэдэн зуун жилийн дэлхийг колоничлчихсан империалист орн учраас бидний яхаа мэдж байгаа. За Америкт бол яг тэг хэлээр Христийн шашин бас геополитикээр яг олон геополитикээр л орж ирж байгаа. Америкт бол яг бид нар ерөнхийдөө Украин болох санаатай байсан. Оросын эсрэг бууны хоо болох гэж оролдож чадаагүй. Яг бол монголчууд ихэнх нь Оросд сурсан, боловсрол эзэмшсэн, Орос амьдралаар амьдарчсан учраас Оросуудын эсрэг тэгж Украинуудчийг тэнхтэхгүй байхгүй. Украинч бол угаасаа тийм хачин үзий ядалтай дэлхийн дайн, дэлхийн түүхийн талаар буруу ойлголттой тийм сонир хүмүүс. Тэгэхээр бид нар харин би тэр назаар хоёр дахь Украин тусангүй. Тэр нь би одоо их баярлдаг. За тэгээд Монгол орн бол ерөнхийдөө энэ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 одоо төрлийн монголчууд Улаанбаатар хотод байгаа шүү. Тийм. Та нар одоо уулзахтаа тийм үү? Чи алийг нь барьсан Монгол бай? Чи аль нь тал руугаа Монгол бай? Чи аль тал руугаа Монгол бай гэж уулзсан. Тийм. Тэрс одоо жинхэнэ одоо Монгол хүн хайгаад байхгүй. Тийм. Одоо хөдөө яваад очиход чинь гэрт очиход чинь гадаад байхгүй. Тэгээд гэрийн хаалга зөхиод танаас ганөө гэж яваад ороод ирэхэд бүгдээрээ солонгосын яг чихэн сууж байна шүү дээ. Юу гадаа хойно мат зав нүгцэн юм юу би тэр санаад байдаг. Тийм. Тэр чинь наадтай гэдэг нь ч гэсэн маш юм. Тийм. Төрөлцсөн биш надаас. Тийм. Тэгэхээр ерөөсөө хөдөө очсон ч гэсэн бидэрт яг жинхэнэ монгол хүн бидэрт бодоод хаалгах. Жинхэнэ үйлдэлсэн хүн хөдөө байхгүй. Тийм гадаа фотомор зогссон. Улсын дараа гэж үүсгэн. Тэгсэн чинь наад сонсохгүй тийм үү? Уулын цаа. Юу одоо тэгээд армууд гэсэн чинь махад хооч гэсэн хэлсэн шүү дээ. Моцгороо. Тийм. Аппоч бүр гахаад ороод ирэхгүй уугаад ороод ирэхгүй. Танаас нь гэсэн моцгор чиж аппоч зов. Тийм моцгор бодсон. Мотор маа одоо юу гэж байгаа юм бэ? Тийм одоо болцсон байлээ. Тэгэхээр бид тэр тэдний ингээд би чи хаан нэгэн сургалтыг болдог байхгүй юу? Энэ нь тийм үү? 21-р зуун тийм үү? 20-р зуунд бид нар юу хийж байсан? 19-р зуунд юу хийж байсан? 18-р зуунд юу хийж байсан? 17-р зуунд юу хийж байсан? 16-р зуунд юу хийж байсан?
15 дугаар зуунд юу хийж чадсан, 14 дугаар зуунд юу хийж чадсан, ямар хийсэн, ямар соёл бүтээсэн, ямар байшин барьсан, ямар барилга барьсан, ямар улс төр хийсэн, ямар төр явж ирсэн, ямар гол байсан, ямар өчигсэг байсан гэдэг энэ бүхнийг хэлж бид. Одоо би шинэ хайрчин шиг болчиход байна шүү дээ. Die түүхийн хайрчин. Тэрээс 10 жил үздэгтэйгээр одоо энэ төр номын дэлгүүрт байгаа эсвэл мөйсийн ч юм уу түүхийн номод бол ямарч чадахгүй. Тэр түүхчийг өөрөөр нь одоо юу юм гэдэггүй. Зохиол юм уу? Ийм байвал ямар гэсэн юм уу гэж байна. Ийм байвал ямар таныг юу гэж бодож гэсэн юм шиг. Тий, уншсан. Тий, би түүхээр би юм номчтэй. Тэр одоо нэг үсээ тэр олон номоор тэр сайн хатагчлаа шүү дээ. За энэ Монгол хааны ойн гэдэг асуудал одоо би хайж хэлж шээ. Энэ олон гинний хаана гэдэг юм. 800 жил суулгаад байдаг тийм үү? Монгол хаан гэдэг Чингис ярин Түнчи хэдэн Русээ байж тахын тэгснэ Стив Джобс яриад амар яах юм Стив Джобсын тийм үү? Баян мосын хэдэн үсэн сан яагаад одоо Стив Джобс багтаага мо яах гэдэг. Тэгээд чанаас манаас гаалтаа мөргөө цаан талаалам хүчиж уралмуудыг бингөр чин сажаар аваад тийм үү тэгснэ тэнд нөгөөд ихсэн мундаг философи оюуны төвшин насан туршинтай уулзаад гэдэг. Би харин багт айгуу таттай ч юу орноос юм харих бодлоо уушаад амуу яагаад тийм тэгээд одоо харих бодлоо чип сайрын донд мэдчих чадсан мөн чи саа гэж байна. Тийм тэр усаа бидний яг үнэт юм яг үндсэн бид нар яг хийм бэ хаанаас гадалтай бэ юу юм бэ үнэт зүйл бид нар хайлаа та. Тэгж бид хонь болчихлоо. Яг л юунаас бид маач болчихлоо. Хоньгаа скик. Игорь тумандч. Апа тий шавар мор цэгүүлмэнтэй. Тэгээд нөгөө уян хоноо байгаа шүү дээ. Тэг яг сүүлийн юу хэтпэж айгуу тоомоо өнний ингээд нэг бодлоо чигүй гэж харуулсан шүү дээ. Тэрээс өмнө бид чинь өөртөө борс авчирал хийж байгаа шүү дээ. За идэг үсч. Хинээр үсч. Ахинээд чи. Просто символ ч шүү дээ. Би байж нэг болоо янзар юм гэж байна. Символ ч шүү дээ. Тэгээд шүтний наптай чи тэртэй тийм адилхан махайтай тусцсан. Тэгээд сайн шүү дээ. Бүх чинь байгаа сэтгэл зүйн асуудал ба тийм үү муу хийлам одоо юу гэдэг тэдээс шууд орчих чиглэл гэдэг. Юу ч болсон юм чи гэсэн юм байна тийм. Юу ч юм бол спорт армис уу хоо хийвээс. Ажил болчихсон. Тэгээд чиний орны хондог дург. За тэгвэл гоо би шараа модын гадаж юм болоо. Let's play. Шараа бас тоглосон. Тэг хүзэн хэрэггүй. Яа. Шинсастай явж. Тийм. Шараач. Тэгээд өөрөөсөө гэрээс аваад тоглоом өгтөө. Аа. Амжилттай. Тийм. Юу нэг болчих واخгүй мэтрээ. Тийм үү? Эсвэл юу тэр шашиг машин хийж хаанаас гарсан юу. Тийм. Гаан чи байдаг гэж байна. Юу болж өгөөд ирж байгаа юм чи. Тийм. Би чааваа. Нүсэ чааваа. Би чааваа. Хатууд чааваа. Тийм. Бохчууд чааваа сомоолж. Заавал ингээд яг инженери хийсэн миний одоо нэг ажил байгаа. Сайн би нэг номоо ярьчлаа. Гүйлгчлээ тий. Сэтгэлдлээ. Маркамга. Байхгүй юу? Маркам танд байхгүй тий. Яг инженери энэ хийсэн ажил. Би одоо ингээд яг жирс дуусчихсан. Ингээд яг би хийсэн ажлаа тажигнаад ингээд ажлаа дуусгая. Шинэ ажил ингээд дуусчих. За инженери хав Бэж одоо үсэр гэсэн ном гаргасан. Ингээд нэлээд сайн ажилласан. Хоочтой мажид уулсан. Бэлтэн зохиолч үжижтэй уулсан. Тэгээд номын эрхийг авч ингэж харлаа. За тэрний дараа өөрийнхөө чөлөөлөлтийн тухай эрхчлөөний тухай нэг цуврал ном бичгээр нэг 2-3 жилийн өмнө бичсэн. Өмнөх нь эрхчлөө эрх мөнгө гэдэг болоо ном байгаа. За энэ хоёр дахь нь тэг шилжүүлэх боломж гэдэг. Энэ хоёр дахь ном гаргасан. Power of Food 5 сарын гаргасан. Тэр нь болохоор ингээд өвөл гаргасан. Эдний сүнж 2 сар гаргасан баха.
Энэ нэг 5 сар орчим байсан. Тэгээд 6 сараас би 3 цагаан номоо 10 жилийн өмнө бичсэн 3 цагаан номоо үнэхээр жоохон хасаж яансаа уншигч бас их дуртай. Тэгээд дэлгүүрөө дуусчаад байна. 3 цагаан чаа хаан байна уу гэхээр бас их урам ороод. Тэгээд ер нь нэгэн энийгээ татж хэлэх гэж юм шиг бас жоохон засчгаар тасчгаар өгнөд байсан. Одоо энэ хооронд чинь 10 жилийн дотор чинь дэлхийн эдлэг болсоор янз бүрийн өөрчлөлт чинь философи хийвэрээ. Тэгээд үүдээ жоохон мэдээгийн чанартай энэ дээр очсон байх шиг байна. Ген техник, робот, cyber space, интернет, Google, Yahoo гэдэг сүүлийн 10 жил гараад ирсэн шүү дээ. Тэгээд нэг юм болсон. Тэгээд үндсэн ресурс тухайн орчин аний төлөвлөлт хийж байгаа. Тэгээд аваад суулгах гаргачихыг гэсэн чинь хэмжээ 8 сар төгрөг гаргаж ирсэн чинь хэмжээ 9 сар төгрөг гаргаж ирсэн хэмжээ 10 сар төгрөг гаргаж ирсэн хэмжээ 11 сар. Энэ хооронд би дандаа энэ номон дээр ажиллажсэн. Ажиллажсэн гэсэн. Одоо чи 3 ном учраас нэг ном нь наац нэг сарын ажил болж байгаа. Тэгээд би болоод ярьсан. Энэ бол дөрөвдөг би ном харуулъя гэж бодсон. Сая би тэр зургтын сэтгүүлч үйлчлэг өгчлөө. Мураками гэдэг Японы нэг зохиолч ном гарсан байгаа. Уржиглал нэгтээс гарсан. Тэр бол одоо яг маш их хэдэд төгөлсөн байсан. Миний одоо мөрөөдөл байсан тэр юу байсан гэхээр энэ Солонгос хятад Япон гэсэн Азийн 3 орны орманууд орчууд нэрээ. Тэгээ олон жилийн өмнө Германд явж байгаа. Герман хэлтэй тэр 3 номыг авч ирсэн байхгүй юу? Тэгэхээр хэзээлийн цагтын орчууд зарлаа. Би ч өөр роман дайнд төвчтэй. Тэр сайн Япон тэр 3 номыг өдөрний хэлтэй бас нэг маш удаан бодож явсан тэр хүсэл сайн нэгдсэн. Тэгээд ерөнхийдөө энэ жилийн миний одоо хийсэн ажлууд бол ерөнхийдөө өнөөдөр одоо номоо одоо дуусчээ. Тэгээд 12 сартаа би дараа жилийн төлөвлөх байх. Тэгээд би нэг 12 сард ингээд нэгдсэн юмсны дуусаад тэгээд дараа жилийн хаан ажиллаа хэлдэг. Тэгээд нэг жилдээ нэг боочгүй нэг 23 ном гаргачих гэдэгтэй байдаг. Нэг ч тэгээд амжмаар яах юм гэхгүй. Дотор бас явах бас нэг үүтэй байна. За энэ видео бичлэгүүд би бас хийгээд ирсэн. Зарим нь яг YouTube-д орж үзэж бас харсан байж магадгүй. Энэ бэтэн тухай өчигдөр өнөөдөр маргааш гэдэг видео бичлэгүүд эхэлж байгаа. Энэ хүмүүс бас маш видео үздэг бичлэг хийж байгаа учраас бас энэ видеоны юм дээр бас жоохон ажил хийж өгсөн. За тэгээд доорхон ухаас Орос яваад ирсэн. Оросын их сургуулийн хэмжээний хүмүүс очиж за энэ их сургуулийн ректор хүмүүстэй нэлээд уулзсан. Тэгээд энэ Улаанбаатар хот чинь ерөөдөө эрхүүгийн бүтээгдэхүүн баггүй юу? Тэгээд социализм хаан гэхдээ Улаанбаатар тэгээд эрхүүтэй адилхан зохион байгуулалтад тийм хот болохгүй. Тэгээд бүх залуу монголчуудыг эрхүүд сургаад эрхүүгээс одоо инженер, хуулийн хэрэглэгтэй юм ч одоо манай одоо социализмын сэдвүүд бол ерөөдөө эрхүүгээс гадалтай. Тэр хам Москвароо яг жоохон цаашаа явах дуртай, хамгийн хаалгатай, тийм үуч тийм хэвээр бол Москва явчихсан. Жинхэнэ энэ одоо Улаанбаатар хотод босгосон хүмүүс бол ингээд эрхүүгийн одоо тийм өндөр одоо мэрэгчдийн болчиход байдаг шүү дээ. Улаанбаатар хотод хэдэн бүтээгдэхүүн. Тэгээд энэ Улаанбаатар хотод яг эрхүүтэй адилхан 500-аас 600 мянган тааруулсан ийм улааны цахилгаан станцтай боломжтой байш орон сууцтай тийм одоо эмнэлэгтэй зэрэгтэй байруудад заавал хэвчээдэг ойролцоо заавал нэг харамчны сургууль тэгээд нэг дэлгүүр дараагийн хорогдол сэтгэл харамчны сургууль дараагийн хорогдол маш их гоё ингээд иж өрөө явж байсан баг. Өнөөдөр шиг одоо баруун талаас нь хүүхдээ хувийн сургууль суугаад машин дасуугаад зүүн тишээ авах биш. Тийм. Тэгээд доор бид ч юм аа чинь бид хийж байгаа чинь апны дараа бүгд сургууль болчихсон. Тэгээд бүгд ярьчих. Одоо бол машины авах бүгдийг амны анхаар дугаар ачиж аваад одоо хашиж байна. Энэ сам зүгээр нэг хангалттай суулж. Их болчих. Авахснаас гэж нэгээс 11 ч төрөлтэй биш шүү дээ. Төв бүгдийг хэлсэн. Ээж авах мөнгөний ямар ч асуудал болж байгаа. Дараа Герман хэлийг ихэд бол Мойс спел үг явж байгаа шүү дээ. Мойсаа нэг жил болж Герман хэл сураад Германд орсон. Ус за Герман явах цэний ч мөнгө батарейны ч мөнгө одоо оцсон спел гэдэг юм өгч байгаа шүү дээ. Мөнгө хамгаалаад төрөөсөө мөнгө аваад явж байгаа шүү дээ. Төстэй албан гэдэг чинь гоё юм авч шүү дээ. Ээж аваасаа царайш хэрэггүй болчих. Царайлах. Ээж аваахаа колонч бол ээж аваахаа дарамт бол биднээс хамааралтай хийдэг чинь байна. Тий, ээж охноос хамааралтай, бүү аваасаа хамааралтай гэж таам шүү. Тэгээд төстэй газар ийм гоё юм. Түүнээс Германы албан
Японы алтан, Хятадын алтан ямар ч асуудалгүй ингээд хөгжөөд ингээд чинь хүүхдүүдийг маш их ээж аваас хамаарахгүй болж байгаа байхгүй. Өмнөөс хамаарахгүй болж байгаа. Өмнөөс хамаартай хүүхдээс юм уу гэж хэлсэн. Ядуу шиг байхгүй. Мотч шашээ. Өмнөөс хамаартай залуунаас юм уу гэж хэлсэн. Хүн шиг байна. Тэр чинь төр гэсэн. Тэгээд ч ямар сүртэй биш. Түргүү алтан чинь чинь царайлаад одоо явж идэв юм байна. Тэгээ видеоны миний одоо Орос хятад яваад байгаа гомцол бид нар чи ерөнхийдөө Орос Европоос орж ирсэн соёл байна. За цаана Манжаас орж ирсэн соёл байна. За хятадаас одоо бид ихэнх нь орж ирсэн. Өнөөдөр ч бид нар Болтооны багж 98 гопах. 99 баг. 99 баг. Тэгээ 1% хойноос нефт орж ирээд энэ хэдэн шатны компаниуд биднэрт өөрөөр зардаг баг. Тэгээ хамгийн чанар нутгийн зардаг юм биш. Тэгээ сая нэг эрхүүдийнх нэг залуу Русээр үйлчлсэн. Тэр залуу юм чинь. Эрхүүгийн ингээд бензин хийхээр янагаас усгаа гож идэв. Монгол очиод бензин хийхээр юмуд идэв. Тэгээд бүр дээр үнийн дээр хамаагүй бензин өгч. Ийм ухаанс. Тэгээд аль талын Монгол юм. Бидний тэгээд очиод Мончоо ч юм уу. Тэгээд тэр doktor аль талын Монгол бол. Нөгөө түрүүний нэг 11-ийн аль нь вэ? Монгол Монголын за хятадаас маш их болж ирсэн. Тийм учраас би хятадыг бодоод хэлсэн. Хятадаас хэлсэн. Аялла. Софийн аялла. Хятадаас бид тэр юм орж ирсэн. Хятадаа бид юугаараа хамаатай юм. Юугаараа сасшгүй. Юугаараа ялгаатай. Тэр нь харсан. Видео хийсэн. За сая Оросоос бид юу орж ирсэн бэ? Мэдээ ирэхгүй ямар чухал газар юм. Бүх монголчууд ихүүгээр дамжиж Европ руу гаруун дор хийжсэн. Одоо хамгийн анхны монголчууд нь Европ руу очиж сонголоо одоо эцгийн дараа явж ирсэн тэд нар ч ихүүрөө юугаар ч битсэн юм дээ шүү дээ. Мөр тэрээр битсэн юугаар битсэн гэдэг. Тэгээд хилээс цаанаас батлын цугаад Ленинград хүртэл явж байгаа. Тэгээд Орос руу очиж байгаа. Тэгээд бид юу юм Оросд хийж гисэн. Японд очсон хүүхдүүд Оросд байсан. Энэ их ямар монгол юм бэ? Тэг шигээс гадаг гэдэг юм болчихгүй шүү. Тэгээд Чингисийн төрсөд сайтай нэлээд шүү. Түгээр инээд байсан шүү. Чингисийн тэр 800 жилийн өмнө өдөр сар байтгаа жилийн мэдэхгүй байх шүү дээ. Хүчрэх саас байх шүү дээ. Хэдий ч бүдэ бич хүсэхгүй гэж. Ямар чи яриад байгаа. За одоо дараагийн ажил бол би маниш руу явна гэж бодоод. Японоос явсан, манжаас явж ирсэн. Тэр харьяа гол юм шиг байгаа. Тэр харьяа яг хамт гэж хэлдэг байгаа. Түнд орох гэж байна. Түндийн хасаа орох гэж. Түндээс гэдэг юм шиг. Энэ хоёр бол юм ярьчих би суугаар төв юуны манжин айл гэх тэндээс болж ирсэн төвдийн одоо би нөгөө Монголын өчигдөр өнөөдөр маргааш боо. Тэгээ Монголын өчигдөр гэхээр заавал манж төв хоёрыг хасаад байгаа. Тэгээд өнөөдөр рүү орж ирсэн. За тэгээ яг цааш боломж авах юм бол тэрний дараагийн ажил нь гэдэг жоохон энтгэл рүү явах ба. Тэгээ бизнесээ дараа нөгөө нэг төв хазар байна гэж байна. Төв хазаас бас маш их юм ажилласан. Одоо бидний сүү, хайрыг, өрөм одоо юу юм эрдэм, арслан юу гэдэг энэ бүгд чинь тэрс төв хазаас орж ирсэн шүү. Хар хор хотын нэр чинь каркон гэдэг тэндээс орж ирсэн. Хар хор гэдэг чинь төв хазын үг явуулдаг шүү дээ. Тэгэхээр эрдэм юм гэдэг шүү дээ. Эрдэм юм гэдэг шүү чинь бага тийм юм. За бурхан гэдэг үг чинь төв хазаас ирсэн шүү. Анхаарал. Тэрний бас нэгэн төвлөөс яг нэг 7 хоногийн гариг мариг одоо бүх ээж аавын нэрс тийм амдрын одоо жиг марч одоо энэ нэг чинь прагматик гэсэн нормал гэсэн шок болчихсон. За тэгхийн удаагаар дагаад онлоо. Яг өнөөдөр бид дагаад нэг борцоод орчихсон. За 2-3 жилийн дагаад нэрсэн шүү дээ. За энэ хэрэгээс бол санскрит тэр сутар модал одоо сутричгийн үеийн сутра гэдэг шүү дээ. Шууд энэ хэрэгээс орж ирсэн. Санскрит бол нэлээд орж ирсэн юм. За хятадас бүх юм орж ирсэн. Хятад орсон үед одоо болоод манж төвдийг хийн. Дараа нь энтгэв Төв Азийг хийж байгаа. За ийм их маягаар ингээл одоо Монголын одоо гаргаж ирэх. Олон Монголыг гаргаж ирэх юм одоо аялалд явж байгаа. За энэ юм юу яах вэ? 11 цаг өнөөдөр ингээд дуусчихээ. Тэр тийм нэгсэн одоо сарын сүүлээр хэлсэн. Утафин одоо нэг аялал өнөөдөр ингээд дуусчихээ. Тийм бол бид тэр доор унаас эндээс байгаа гэсэн шүү дээ. Хятад идэхэд үрээд хэлсэн
дэлхийн 3-5 философийн төв хотын жилийн өмнө байгуулагдсан байж тээ. Тэр 3 философи явсаар байгаа тийшээ Европ руу ирээд тэгээд нэгээс Орос руу тэгээд Япон руу тэгээд ингээд буцаад ирэх. Тэгээд руу орлоо. Тэгээд хаад Монгол руу ирж ирсэн. Тэгээд Япон мөнгөөр дуусчээд би одоо Америк одоо баяртай байгаа. Тийм. Таамаглаж бас ирсэн гэж яриулаа. Энэ нэг ийм хоёр юм. Юм би ийм айх болохгүй. Таалцаараа өчгсөн утсан мэт одоо тэг уулзж байгаа. Нэг одоо ямар ч хүн байгаа улаан уулзсангүй нэ тэрэг хэлсэн шүү. Тэгэхээс үүд одоо тийм үү. Ингээд хол газар байгаа хүмүүс Улаанбаатар дотор спортын талбай тойрол асуултаад байгаагаа мэдхгүй зүгээр нэг багтахаараа сүйд болтой. Тийм. За нэг тэг сүйд болж уулзах бид дургу хүмүүстэй. Тийм. Яг өчигдөр солсон юм шиг л уулздаг. За явах болохоор баяртай гэх бас их дургу. Тийм. Маргааш дахиад уулзах юм шиг билгээл цаашаа гал яваад өгдөг шүү. Тийм. Хүн энэ баяртай. За хэвээ явлаа найзан юм гэдэг бай тийм байхгүй шүү. Тийм. Би цаашаа гал уулзчихдаг. Олон байхгүй тийм. Тэр дөрөв маргааш уулзах юм чи. Тийм. Тэгж л одоо иймэрхүү маягаар одоо бүгдээрээ тэгээд харьцъя. Анхаарал баярсанд баярлалаа. Дууслаа. Нэг ажлын аргаар хачин бас нэг амар юм. Тэг энэ жил одоо ингээд бүх ажлууд ингээ хийгдээд хамгийн сүүлд нөгөө Япон гараад тэгээ одоо би нэг сан амсчаа сууч. Анхаарал тавьсанд баярлалаа.